Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор хүн бол өрөөлийн нутагт хагас жаргаж өөрийн нутагтаа мөтөн жаргадаг гэдгийг ойлгох ёстой. хөрөндөө та хайртай юу? Та ямар сонирм асуудал юм бэ? Өрийн далбаа хүний газар хийж яхахыг хараад ил нулимс гардаг. Эх орныхоо төлөө хийж байгаа өчүүх хүн бас нэг хэсэг юм болов гэж одоо би боддоо шүү дээ. 200 грамм алтантай. Боловсрол гэдэг бол зүйл зөвхөн мэрэгжил эзэмшигдэх технэр хэмжигдэхгүй. Бурхан Буддаа хүмүүсийг яаж авардаг вэ? Гараараа авардаг юм а гэж үгт. Айдас тавиад аварчихгүй гэсэн. Муу юм хийчлээ. Улам муу болт юм бэл. Хинэж таних санжийн баярлалаа. 2 жил болоод ажиллах гэж байгаа хүнтэй хэн өрсөлдөх вэ? Сонгол монголч байхгүй болсон. Зэрдэн ордгоо. Хэдв? Наадах чинь өсрэл 500 үстэй. Зарим шүүгчийн данс нь сая доллар байсан шүү дээ. Манай улсын хүндэт авилгачтай явах газаргүй болсон. Энэ амьттай зэмсэн гэдэг чинь мөнгөтэй хүнтэй тэмцэж байгаа юм. Гэхдээ тэд нар хизээж бизнес, хувийн бизнес аж ахуй ажил хийж байгаагүй юм. Орой мэнд үзэгчдээ өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. За манай өнөөдрийн зочноор ерөнхий сайд Асан Алхаыг өргөдөө ирээд байна. За танд орой мэнд хүргье. За орой мэнд. За Улаанбаатар хот сүүлийн өдрүүдэд их хүйтнээ дагаад мэдээж айлууд гал түлээд утаа ихтэй. Улс төрийн утаа бас маш өтгөн, манан бүр харагдахаа болсон нэг иймэрхүү дүрхтэй төр засгийн байдал докторгүй. За та бол одоо энэ 29 жил гэж хэлж бол Монголын улс төр зүтгэсэн улс төрч хөө. Таны харж байгаагаар Монголын төр өнөөдөр ямархуу байдалд байна? За та бүхэн орой 8 болон айлтгая. Одоо Монголын төр байна уу байхгүй юу л гэж би харж байгаа. Өнөөдөр байдал. Эдгээр өнөөдөр улсын хурал гэж байгаа боловч энэ ард түмний өмнө тулгараад байгаа энэ одоо хүүтнөт нөхцөлд авч хэрэгжүүлж байгаа дайчин, давшингуу, далайцтай ямар ч ажил алгалдаа. Ерөнхийдөө нэг тийм маргааны байдалтай явж байна. Гэхдээ би энийг харахтаа Монголын төрийг ямар нэгэн намынхан буруу гэж харахаа болцсон. Өөрийн процесс дундор явсан хүн учраас за энэ бол зөвхөн Монголын төрөөр тоглодог ээлж тоглолтууд явж байна дээ л гэж харж байгаа. Тэгээ энэний үр дүнд хэн хохирдог вэ гэхээр нөгөө л өмнө өнөсдөг бензин шатхуун өргөн хэрэглээний бараа таваар тэрэн дотор одоо нүүрс ярьж байгаа юм тийм байгаа юм да. Нүүрстэл мантал байх шиг байна. Ард түмний хаамжиргаа энэ үл долоонбуудын должимэгийн 5 тонн нүүрсээ 200 мянган төгрөгөөр аваад сая төгрөгөөр өвлжих юм уу? За тэрний хямдхан шиг 500 мянгаар өвлжүүлэх юм. Энэ бараг одоо төр засгийн ажил биш болчих шиг. Тэр ч хамаагүй болсон. Бүр хамаагүй болсон. Харин коксч нүүрсээ хэдээр зараад хэдийг яаж өөхөө авах уу гэдэг л зис алт гэсэн асуудал энэ томчуудын зодооны сэдв юм уу да. 90 тэгж явж иржтэй одоо иргэ харахад. Өмнө нь ардын нам 72 судал авч лээсэн. За 16 оны сонгуулиар 65 судал авсан. Энэ нам олон судал авах тусмаа хоорондоо нэгтардаг нэг юм тийм битүү хатуу болдог. Тим нам гэж бодож идэг л да. Гэтэл одоо бол тийм биш болчихжээ. Хоорондоо ингээл хаграал үзэлцэл ингээл байгаа харагдах юм. Энэнд хүрэх гол шалтгаан юу вэ юм бэ? Ер нь би их гүнзгий мэдэхгүй. Тэгтээ ингээд сүүлийн нэг 10 жилийн байдлыг Монголын улс төрийн байдлыг авч үзэх юм бол альч нам нь гарсан тэднийг хооронд нь талцуулдаг, хагаралдуулдаг ийм технологи, ийм үйл ажиллагаа яваад хэрэглээд сурчсан ба. За ардчсан намын үед бол бас уулантай хөөрхий 96-аас 2000 он нэг засаг бариад тэгээ нэг 2 ч үлээ 3 ч засгаа солилцсон. Тэрнээс хойш муу нэртэй луу данстай болцсон. Тэгээ сая
намайг намын дарга ерөнхий сайд байхад бас тэгсэн шүү дээ. За энэ ардчилсан нам чинь гарч ирэхээр засгалж чаддгүй маа. Эднийг засгалж чаддгүй гэдгийг л харуулчих гээл хүний өөрийн зүтгэсээр байгаа л хоёр засаг солилоо шүү дээ. Би тэгээ бас ардын нам дээр жаахан гайхсан. 60 хэдүүлээ юм чинь жаахан бат сууртай тогтвортой ажиллах юм болов гэсэн. Бас л тэхгүй байна л да. Тэгэхээр энэ бол аль нэг нам хэдэн суудал авсандаа биш. Сүүлийн 20-30 жилд Монголын улс төрөөр тоглодог ийм бүлэглэл ийм одоо газрын дорх баялагын одоо эзэд бий болсон байна. Монгол ард юм биш. Тэгэхээр тэрийг л булаацалдаж нуудалцж гин гэсэн үг үү? Би бол тэрийг л булаацалдаж байна. Тэрний булаацалцсаар ч ирсэн юм байна. Өнөөдөр тэгээд танаа намынхан одоо хонхын зогт сайхны хөшөөнд цэцэг өргөлөө. За энэ өдрүүдэд Монголын арчилсан холбоо байгуулагдсны 29 жилийн арчлалын төлөөх намууд нэгдсэн өдөр бас тохиох шиг боллоо. 5 нам нэгдсэн тий. Тэгээ харамсалтай байгаа байхгүй юу? 29 жил зүтгэжээд 29 жил бид нар үнэмшээл амьдраад байсан чинь энэ зүгээр л мапын тогтолцоо байсан байгаа байхгүй юу? Одоо та тэгж харж байна уу? За яг бүтэн 29 жилийн ч бас үүсгээд яах вэ? Ерэн зүгээр 29 жилд бол монголчуудын хувьд бас олж авсан олдууд бий. Энэ бидний 29 жилийн өмнө эхлүүлсэн ардчил гэдэг ардчилсан хувьсгал гэдэг ард олныгаа бас нэг ингээ боломжийн хэмжээнд амьдруулчих гэсэн тэр зорилт үндсэндээ гажуудсан. Тийм ч учраас өнөөдөр ардчил ихээс илүүтэй гажуудсан ардчлалын тухай ярьж байгаа. Ардчлалыг яаж гажуудуулсан гэхээр ардын намын нэг хэсэг, ардчилсан намын бас удирдлагын нэг хэсэг нийлж өөрийн эрх ашигыг аль намдаа тулгадаг, цаашлбал ард түмэнд тулгадаг болсон. Одоо ер нь ууц биш болчихлоо шүү дээ. 2016 оны 4 сарын 4-ний өдөр таанх шудраг усын хонгил гэдгийг манай улсад бий болгосон. За тэрийг бол Элбэг Дөрж гэдэг хүн зохион байгуулсан, бүтээсэн. За үгэнд орохгүй дургу өргөсөн болгоноо тийшээ хийж арга гэрийн, ах トゥ найз нөхдийн хуулийн байгууллагаар дарамтлуулдаг гэж та мэдгдснээс хойш 2 жил өнгөрсөн байна л да. Өнөөдөр одоо энийг улсын хурлын гишүүд ярьдаг болжээ. Тэгэхээр энэ одоо үр дүнд хурж яваа гэж болох уу эсвэл хүрэх гэж явна гэж ойлгох. Шудраг усын хонгил гэдэг юм бүгд хүлээн зөвшөөрчих шиг боллоо тийм үү? Тэгж байна. Ер нь бол ярьж байна бүгд. Энийг нураахын тулд яг яах ёстой? Та шудраг усын хонгилыг дистратагаар маш их тайлбарлсан сошиал ертөнцид. Одоо энийг яаж нураах юм? Элбэг Дөрж инхулт гэдэг 2 хүн байгуулсан гэж та тэгдэг байгаа шүү дээ. Яг энэ шудраг усын хонгил гэдгийг чинь би нэг ухаантай мэрэгэн цэцэндээ хэлсэн биш. Маш олон залуу хүмүүс, залуу хөгшин гэх юм байхгүй. Миний орчинд хооронд басан маш олон хүмүүсийн амьдралыг эднэр бол эднэр байхад Элбэг Дөрж, Мегомбын култ хоёрын бий болгосон энэ хонгил бол сүрүүлсэн. Маш олон хүүхдийн нус нулимс, ээж аавуудын нус нулимсаар тоглосон. Тэрний чинь би өөрөө 2-3 жил тэр дундуур нь явчихад тэгээд 16 онд гарч хэлж байгаа юм л да. 2 биш 4-5 жил явцсан. Тэгээ би бүх юм ин үзээ за эднэр бол нэг ийм хонгил бий болгосон юм байна. Энэ Монголын нийгэмд бол хүн өөрийнхөө санал бодлыг хэлэх нь хориотой болсон юм байна. Өрсөлдөж магадгүй хүнийг бол ингэж алддаг юм байна. Хав хоёрынхныг ингэ сүрүүлдэг юм байна. Хүний амьдралаар ингэдэг юм байна. Зохиомл хэрэг үүсгдэг юм байна. Шорон амьтанд хийдэг юм байна. Тэгээ бүр сүулдэ яадаг гэхээр шүүхөө өмнө аваачиж яагаад манай Элбэг Дөрж инхулт 2 хүний амьдралаар дэнчин тавьж тоглодог юм байна гэдгийг харсан. Одоо хамгийн наад захын жишээ бол манай засгийн газруудаар дэргэд хэлнэ дээ. Гөө нэг жоох юм хийж хэмсэн гэж зүтгэл явсан шүү дээ. Тэгэл 200 мянган төгрөгийн үнэтэй байгаа нүүрсийг нь 80 мянган төгрөг болгож 7 буудлын должин эмээ нэг өвөл сая төгрөгөөр өвлчих үү 500 мянган төгрөгөөр өвлчих үү гэдэг сонголт хийж ард түмэндээ 500 мянган төгрөгийн хэмж өгсөний төлөө ерөнхий сайдын зөвлөх гансхийг барьж гэж. Тэгэхдээ тэр нь гансхтай биш. Энэ нөгөө ерөнхий сайд Алтан хуйгийн нэр хүндийг л унгах хэрэгтэй. Энэ засгийн газрыг л унгах хэрэгтэй.
Тэрний тулд энэ алхмыг хийсэн. Замд нь чи хичнээн олон залуучууд шоронгонд суугаа. Тэр мөнгөн туяа 30 хэдэн сая төгрөг дараа нь төрөөс. Гэхдээ яагаад төрөөс? Тэрнийг хийсэн хүмүүс яагаад хариуцлах хүлээхгүй? Ямар их мөнгөтэй манай засаг үнийг илс хэрэгээр хийчихэл 30 хэдэн сая төгрөг заа. 6 сар шорон суулгацсан юм өгч. 38 сая төгрөг. Тийм одоо юу гэсэн үг вэ? Одоо тэрнийг хийсэн хүмүүс нь яагаад одоо өнөөдөр хүртэл энэ хонгол дотор ингээл дахиад дараачих өчнөө бизнесмен өчнөө олон хүнийг шорон гингаар айлгаал ингээд сууж идэг. Тэгээ яг ийм олон сая төгрөгийг Монголын төр төлөө сууж явах юм уу? Энэ хонголын гар хөл болцсон, энэ хонголыг байгуулсан, энэ илбэг дурж энэ хулттай хариуцлага тооцдгүй юм уу? Энэ хоёр яагаад энэ хонголыг байгуулах болсон юм бол? Тэгээд яагаад тэрэн лугаа гимгүү хүмүүсийг авчиж хилмигдүүлдэг болсон юм бол? Ерөөсөө л Монголын баялагын төлөө энэ хэдэл байлддаг юм байна гэдгийг би ойлгосон. Манай засгийн газар 2 жил орчим ажиллахад яг би чинь бас ингээд ерөнхийлөгч элбэг дорж та тийм үү? Их хурлын даргын кулдтай гэдээ бас ойлголцоод явахыг хичээлгүй яах вэ? Хүн хэн нэгэнтэй мөчөөрхөхтэй биш Монголын төлөө, улс орны эдийн засгийн төлөө, хүмүүсийн ах хэмжээний төлөө би юм хийчих гэж бодсон. Гэтэл энэ нь газрын дорх баялаг болохоор л хүнийг шахаад байдаг. Өчийн нөхөр тэр оюу толгой. Өчийн нөхөр тэр 5 толгой. Өчийн нөхөр элбэг дорж битүүрийн хооронд намайг ерөнхий сайд болсны дараах нь Эрдэнэтийн тухайн яриа болсон юм. Та хоёрын хооронд. Битүүрийн хооронд. За. Тэгээд надад юу гэж хэлсэн гэхээр Алтайгаа чи бусад ажиллаа хий. Би Эрдэнэтийг хариуцна л гэж хэлсэн. Тэгэхээр ингээл Монголын газрын дорх бүх баялаг дээр л эднэр эзэн суух хүслээ гүйцэлдүүлэхийн тулд энэ бүх юмыг зохион байгуулсан юм байна. Тэгээд тэрэнд нь одоо над чинь нэг үгэнд нордгүй хүн байгаа шүү дээ. Бас энийг чинь ингэ шийдэхгүй ингэ шийдвэл яасан. Арай олон хүний хашиг зохицуулж шийдэж болдгүй юм уу? Ингэ хэлнэ дээ. Тэгэхээр энэ их олон юм ярьдаг нөхөр байгаа, үгэнд ордгүй нөхөр байгаа, шоронд хийнэ. Чи зүгээр явж байгаа ерөнхий сайдыг яа шоронд хийдгийг хэрэг үүсгэнэ. Нэг онгой шиг гарсан юм сонссон нь элбэг доржийн тухай. За. Энэ нөхөр чинь ингээд сурвалжлагч байхдаа шүлэг зохиодог байсан гэсэн. За. Ерөнхийлөгч болоод хэрэг зохиодог болсон. Гэхдээ одоо ийм л болсон шүү дээ. Хэрэг зохиож байгаа юм чи. Яагаад? Яагаад алтвыг замд нь саад болж байна? Би Монголын хөгжил саад болоогүй. Би ард түмний төлөө юм хийжсэн. 5 толгой оюу толгой Эрдэнэт цагаан суурах. Эрдэнэтийг яг яана гэсэн юм. Эрдэнэтийг би ганцаараа хариуцлаа гэсэн шүү дээ. Тэгээ та юу гэж хэлсэн? Би тэгэхээр хариуцлаа гэсэн шүү дээ. Тэрний үг сүг юм. Эрдэнэтэд би бүх хүмүүсээ байршуулна гэсэн үг. Эрдэнэттэй холбоотой бүх бизнесийг би хийнэ гэсэн үг. За. Тэгвэл арай 49-ийг би аавна гэж хэлээгүй л дээ надад. Тэгэд бүх хүнээ байршуулсан уу? Байршуулсан. Дараагаас нь бүх шахаагаа хийсэн үү? Бизнес дараагаас нь аваад бүх юмаа хийсэн юм. 49% бол таны засгийн газарт хийгээгүй. Хийгээгүй. Таныг огцорсны дараа тий? Тэгнэ. Би таны тэр нөгөө өрөөндөө ярьдаг одоо нөгөө самбар дээр зураад сошиал ертөнцийг үздэг болсон тэр яриан дээрээс чи харсан л та. Манай засгийн газрыг Дубайн гэрээрхүү юм хийгээд ахаар нь хийхгүй гэснийхаа төлөөсөнд огцорсон юм а гэж. Тэр яг юу байсан? Ямар гэрээ хийгээдсэн таны? Манай засгийн газар Дубайн гэрээ гэж байгаагүй. Байгаагүй. Ерэн зүгээр оюу толгой дээр бол 2 тэрбум Америк долларын хэтрэлт үүссэн. Тэгсэн. Хөрөнгө оруулалт. Энийг зөвшөөрөх тухай асуудлыг л надад бас тулгадаг л байсан. Тэгэхээр чин манай засгийн газрын үед, шинжлэлийн засгийн газрын үед 2 биш 1 хагас 1.5 тэрбум Америк доллар босглоо шүү дээ бонд гэж. Тэрийгээр бид нар Чингис бондоор ямар их том бүтээн байгуулалт хийж болж байна. Ямар их юм өөрчилж болж байна. Тэгэхээр 2 тэрбум Америк долларын хэтрэлтийг шууд зөвшөөрнө гэдэг бол энэ бол Монгол улсын хувьд бол том алдаа. Тийм учраас би болохгүй л гэсэн. Дубайн гэрээ гэдэг чинь энийг цаад агуулгаар бол зөвшөөрсөн л хэрэг л дээ. Танаа засгийн газар 3 яам хамтарсан шалгалтыг ойдлогоо дээр хийж татварын акт тавьсан тийм үү? Тэгсэн. Дубайн гэрээ гэдэг чинь тэрний 1.2 тэрбум долларыг л байхгүй болгочихвол ирсэн гэрээ шүү дээ тийм үстэй. Тэгээ би тухайн үед ерхий сайд
сайхан мэлхтэй ярьж исэн энэ асуудлаар. Тэр мөн л дөө. Гэхдээ яах вэ би хэлж штэ. Энд чинь ингээл газрын дорх баялагч нь ард түмний өмч штэ. Ер нь Монголын хувьд бол ялангуяа манай энэ шунал нэгдсэн улс төрчдийн хувьд бол энэ ард түмэнд оногдох газрын дорх баялагийг хоёулаа гуруулаа 20-30% хувааж идэх гэж дайрч байгаа явдал маш буруу. Тэгээд тэрэнд нь хаалт хийгээд үгүй шүү өөрөөр ажиллая гэхээр тэгвэл шоронд ор. Тэг яаж намайг шоронд хийдгийг би ямар гэмт хэрэг хийсэн юм биш. Хав хоёрын чинь барь бүгдийг шоронд хийж байгаа. Дарамтлж байгаа. Сэтгэл санаагаар унгаах гэж байгаа. Ажлаа өгөх шахаж байгаа. Хэлбэгдөрж ингэсэн шүү дээ. Би дахиад нэг түүх хэлээ да. Одоо баг олон хүн мэдэхгүй. Би бас хэлээчгүй. Тэгэхдээ манайхны маш олон хүн мэднэ шүү. Миний ярьж байгаа юм. Миний хажууд байсан. Би бол илүүдэрч хоёрын уулзаад байдаг ч юм байдаггүй. Их хурлын дарга байдаг. Сайхан бэлэг байдаг гэж зөндөө олон хүнтэй. 2008 биш 12 онд ингээд бид нэг олуулаа болвоо та. Би чинь бас нэг намын дарга байжгаад манай нам чи олуулаа болоод тэгээд нэг засаг масаг байгуулах юм болно. Тэгс нэг өдөр намайг хүрээд ирсэн би очсон. Би сайхан бэлэгтэй хамт очсон. Тэгээд нилээ юм ярьж сууж ирсэн. За алтууыг ерөнхий сайд хийхгүй шүү. Би юм мэдгүй. Би юм хэлээгүй. Тэг яах юм. Их хурлын дарга хийн шүү. За. Ер нь бол энэ манай элвэд орж хаан болцсон байсан ш тэр үед бол. Хаан болцсон байсан. Над шиг нөгөө сонин хүн чинь хаан шалдан байна гэж хэлж дараа нь алуулсан болохоос биш. Хаан болцсон байсан байхгүй. Эдгээр сүүлдээ 2-3 удаа уулзахдаа ер нь яахаараа ингэж байгаа юм бэ? Бид нар чинь олонх болсонгүй олуулаа болцсон байна. Хэдүүлээ нэг эвэлж яагаад Монголын төлөө юм хийчихвэл яасан. Би надад ямар нэг албан тушаалын хэрэг заалах. Би Монголын төлөө юм хийчмээр байна. Миний одоо бодлоор бол мараг би хийж чадхаа санагдаад байна. Би нэг сайхан хийчихэл дээ ерөнхий сайд ажлыг. Юу яасан их хурдан дараа надад тийм сонирхолч алга хэрэг алга. Би ажил хиймээр байна. Тэгээ нэг 2-3 удаа тэгж ярьж байгаа л тэгэл дуртай дөрөв нэг өдөр намайг гийгүүлсэн. Зоо чи ерөнхий сайдаа хийх. Үгүй яагаад ингэж л хийсэн шүү дээ. Энэ намайг анханаас ерөнхий сайд хийх сонирхолгүй байсан юм байна. Би тэгээд одоо энэ ягомбын култ шиг 65 хүнтэйгээ ялчаал тэгэл тэнд амар суудлал гэж хэлдэг. Их хурлын дарга амар суудлыг мөрөөдөөл тэгэл ерөнхийлөгч бодох юм уу? Надад тийм бодол байхгүй. Илбэг дөржгөө саяхан 25 дугаар суваг телевизэд ярьслага өглөө. За энэ дээр таныг одоо яагаад тэр эрүүгийн хэрэгт холбогдох болсон юм бэ? Одоо шудраг бусын хонгил руугаа чирж оруулсан уу өөрөө орсон уу гэдэг талаар нэг тайлбар хийсэн. Тэгээд тэр яриаг би нөгөө үзэгчдэд сануулах үүднээс нэг өгөөтгий. За. Би алтуу ихтэй өөрт нэг зүйл хэлж ирсэн. Энэ ядарсан ард түмний нүүрсний мөнгөн дээр ажиллаж эндээс ашиг гаргах гэж тэгж нүдний булаа болвоо гэж. Тэгсэн яг тэгэл нүдний булаа болсон. Тэгээ хамгийн гол асуудал нь тэндээс ашиг гаргаад нэг 8 тэрбум чөлөө 9 тэрбум төгрөг илүү хоорондоо хуваах гэл над баг ногдлоо чамд их ногдлоо гэж хэрэлдээл тэнд ажиллаж исэн улсууд нь нэг нөхөр нь авилгалтай тэмцэх газар очиж матлаа гэдэг яриа үсэл тэр бичиг тэр матаас нь ардын намынханд ирээл тэрнээс өөр ч олон юм байгаа. Тэгээ тэрнээс үсэл алтуугийн засгийн газар огцрохгүйдэл тулж. Цанхэр ядарсан ард түмний мөнгөн дээр ажиллаад мөнгөө булаацалдаа тэгээд нэг нөхөр нь очиж авилгатай тэмцэх газарт хэлсэн ийм тайлбар хийсэн байхгүй. Их л дээр мэдж байгаа юм байна. Би бол одоо анхудаа сонсож байна юунээс. Биднэрт тийм одоо нэгийн боддоо 7 буудлын должин гэмээс сая төгрөгөөр өвлжих нь зөв үү 500 мянган төгрөгөөр өвлжих нь зөв үү? Би бол юун дээр хатуу ихтгэлтэй юм гэхээр тэр ядарсан юм 500 мянган төгрөгөөр өвлжсөн дээр л гэдэг байр суурь ярьж байгаа. Энэ манай элбэгд орж чинь нүүрснийг мэдэхгүй шүү дээ. Алт мөнгө зэсээ коксч нүүрсэл ярина шүү дээ. Энэ хүн чинь амьдрал мэдэхгүй шүү дээ өөрхий. Би чинь бас нэг 10 дугаар анги төгсдөө нүүрстэйгээ гэрийнхээ нүүрсийг ингэ шигшиж бариад ингэсэн хүн чинь гэр хорооллын энэ Улаанбаатар хотын 60% болж байгаа гэр хорооллын иргэд яавал арай хямдвтар нүүрсээр өвлийг өнгөрөөж болох уу? Наа чин 5 тонн гэдэг тооч мэдэхгүй. 5000 юу нэг тийм л юм ярьж байгаа. Тийм учраас
Энэ нүүрснийхээ яриаг бол манай энэ ерөнхийлөгчөөс элбэг дурж маань манай мөнгөн туяа хансаг хоёртоо сууж яриул их жаах юм ойлгох байх. Энэ хүн сая ингээ Яаран Сандар нэрээ нэг юм ярьсан байна лээ. Тэгтээ АТГ яасан маас ингээ нарийн юм хэлж ийнэ дээ. Тэгж байна. Тэгэхээр энэ хүн бол тэрний өөрөө хийсэн гэсэн үг. Ер нь тэгээ манай засгийн газрыг харлуулах юм ер нь баг байгаагүй л дээ. Тэгтээ ард түмэнд илүү наалдастай хийсэн нэг ажлыг барьж аваад тэгэл нууцсаар байгаа л тэгэл хилсээр мөнгөн туяа хилсээр гансуух цаана 5 6 зал байгаа шүү дээ. Бүгдийн шоронд хийгээл ялыг өөрүүлэл дуусгасан. Энэ хэрэгүүдтэйгээ тэр хүмүүс бүгд ял эдэлсэн дээ. Ял эдэлсэн. Мөнгөн туяал ганцаараа цагаатсан уу? Мөнгөн туяа цагаад нэг чамаас хүний жоох охин 6 сар шоронд суусан шүү дээ. Тэгээ мөнгөн туяаг Алтан хоёрын засгийн газар биш Алтан хоёрыг огцорсон өдөр буюу 14 оны 11 сарын 5-ны орой намайг огцорсны дараа мөнгөн туяаг шоронгоос харгасан байдаг. 6 сар хүний охиныг тамалж байгаа шүү дээ. Таны охинд бас эрүүгийн хэрэг үүсгээл шалгаал бөөн дуйлан болоод исэн. Тэгсэн. Саран заяад. Тэгсэн. Тэр бас хэрэгсэхгүй болсон юм уу? Хэлсэн. 3 сар тэр хүүхдийг авилгалтай тэмцгийн хаалга сахиулж баахан явуулаад 3 сарын дараа энэ охин Алтан хоёрын охин гэдгээрээ л цоллогдсон шүү дээ. Хажуу талд нь бас нэг охин байгаа гарын үсэг хайнга зурс ажилдаа хайнга хандсан гэдгээр. Тэгээ сүүлдээ үзээдгүй энэ хүүхдүүдийн буруу алгаа. Энэ нөгөө нэг чиглэл шарын голын асуудал байна. Тэгээ энэ хүүхдүүд буруу алгаа гэдэг. Тэгээ цагаатгсан. Гэхдээ аав нөгөө ерөнхий сайд учраас л олон нийтэд бол энэ Алтан гэж ямар амар хүн бэ? Охиноороо мөнгө хийлгээл тийм ээ. Ахлах зөвлөхөөрөө мөнгө хийлгээл. Тэр дэнзэгээр бас мөнгө хийлгээл. Тэр дэнзэн юу болсон? Дэнзэн үнэхээр таны хүргэн байсан уу? Дэнзэн бол хилсгэрээ шоронд орсон. 2 жил суугаад гараад ирсэн. Дэнзэнгийн хэргийг ер нь одоо энэ ард түмэд яг хожим тодорно үз. Дэнзэн бол 17 тэрбумын тендер авсан гэдэг хэрэгээр одоо энэ цагаан суурга эзэн болчиход байгаа манай Номтой баяр шүү дээ. Номтой баяр маань их хурал дээр анх үүсгэсэн хэрэг шүү дээ. Одоо хэрэг чинь уг нь ингээд цагдаа ч юм уу авилгалтай тэмцэх юм уу үүсгэх ёстой шүү дээ. Гэтэл их хурлын танхимд энэ Алтан уй гэдэг хүний хөрөг нь 17 тэрбумын тендер хэрэгтэй байна гэж зарлаад тэгээд тэрнээс болж их хурлын танхимд үүссэн хэрэг. Улс төрийн хэрэг. Энэ хүн ямар хэргийг шийдэх үсэх гэхлээр сүлдийн өвсөрөөд 190 сая төгрөг баха. Нэг пүүний хэрэгээр ийм пүү сөөлүүлэх ажил дээр энэ хүн буруу хандсан байна гэдэг хэрэгээр 2 жилийн шоронд суугаад гарч ирсэн. Танаа гэр бүлийн хүн дээр бас нэг хэрэг үүсгээд илүү. Гадагшаа хэлээр нэвтрэх эрх мэрхийн хаагаад л тэр чинь ингэдэж штэ. За би чиж бас би гэдэг нөхөр байгаа маа 2016 оны 11 сард би Монгол Улсын ерөнхийлөгчдийн нэр дэвшин. Ер нь эдгэртийг үзэлцээ гэж бодохгүй. Үзэлцээ гэд би ингээд ерөнхийлөгч нэр дэвший гэж хэлэх сургаар манай эхнэрийг гадагшаа нисэх гэжсэн чинь саатуулж байгаа. Тэгээ эднэр бол зүгээр л ингэж хүнийг дээрлэх гэж доромжилдэг л байхгүй юу. Тэр нь манай эхнэр хэмт хэрэг хийсэндээ биш. Манай эхнэрийг зүгээр л онгоцны буудал дээрээс л саатуулж байгаа. Надад гэр үзүүлж байгаа. Надад сануулга өгч байгаа. Хөөе чи Алтайга ерөнхийлөгч нэр дэвших гэж байгаа юм уу? Аятайхан байгаарай гэсэн үг байхгүй юу? Гэхдээ тэгэд элбэг дөржид хэн ерөнхийлөгч болвол таалагдах байсан. Одоогийн энэ ерөнхийлөгчийн эргэн тойрны хүмүүст бас л баахан эрүүгийн хэрэг үүсгэж байцээж хорьсон шүү дээ. Таныг бас тэгсэн. Гэхдээ та нар одоо яас юм ойлгохгүй юм бэ? Энэ хүн чинь өөрөө 8 жил хаан суугаад дараачийн 8 жилдээ Миягон Бэнк хул гэдэг хүнийг 8 жил хаан болгохоор бүх төлөвлөгөөгөө хийгээд тэрнийх нь эсрэг өрвөлдсөн юм уу өрвөлжиж мэдэх бүх хүнийг хонгил руугаа хийгээд шорон гиндангаар айлгаад ингээд хаанчлан гэж тооцоолсон шүү дээ. Одоо худлаа юм уу? Миягон Бэнк хулыг гаргах гэж яаж алдсан вэ? Болсонгүй шүү дээ. Ард түмнээ заяа түшлээ шүү дээ. Ийм төлөвлөгөөтэй ажиллаж шүү дээ. Энэ хонгил монгол гэдэг чинь тэгэхээр байгалийн баялагийг цөөхүүлээ яаж эзэмших юм? Яаж элбэг дуржийн 8 жил дээр яаж Миягон Бэнк хулдын 8 жил 16 жилийг залгах юм? 16 жил болоход их өөр болно шүү. Их өөр бол. Ингэж хийсэн ажил шүү дээ. Гэхдээ тэрэнд нь хэн саад болсон юм? Энэ Алтай гэж нэг олон юм ярьдаг нөхөр байна. Тэр Баттулга гэж нэг олон юм ярьдаг нөхөр байна.
Өөр хэн байгаа арчсан намаас тэг шуваагаа арчих юм тийм байсан. Бусд нь тоглоомын хүүхэлдэн шүү дээ. Одоо ч юу? Одоо ч гэсэн тоглоомын хүүхэлдэн шүү дээ. Авилгатай тэмцэх газрын дарга, улсын ерөнхий прокурор, улсын дээд шүүхийн даргыг ерөнхийлөгч санал болгодог. Шууд томилдоггүй тийм үү? Их хурлаар ордог. Өөрөө тэр ярилцлаган дээрээ тэгж хэлж ин лээ. Би яаж энэ бүх хуулийнхныг атгахдгийг их хурл шийддэг. Би бол зөвхөн санал болгодог. Унгааж болно шүү дээ гэж. Тэгэхээр их хурл яагаад тэрийг унгаахгүй элбэг дөрж гэдэг хүний одоо санал болгосон болгоныг томилж өгд юм бол. Яагаад тийм байсан? 8 жил. Ер нь түүх нь бол ийм шүү дээ. Манай элэг 9 онд ерөнхийлөгч болсон юм. Тэгээд юу харсан гэхээр яг тэр үед бол 9 онд бол ардын нам их хурл олох байсан. Тэгэхээр их хурлаар оруулаад дээд шүүхийн дарга прокурор авилгатай тэмцэхийн даргаыг гаргахын тулд их хурлын олонхтой ойлголцох ёстой. Тий. Тэр нь Мегомбинг бол. Тэгэхээр элбэг дор юу гэж яах вэ гэхээр за тэр дээд шүүхийн даргаыг солиод зоригтыг тавья гэж тавьж байгаа. Ардын нам олонх байсан шүү дээ. 45 судал тавьсан. Тэд нар дэмжсэн. Дараа нь би дахиад хэлье. Манай дорлогч байгаа шүү дээ. Манай дорлогч арчсан намын дарга хийжсэн арчлын хүн биз дээ. Тэгэхээр элбэг доржийн намын газрын дарга хийж яхад нь ардын намын олонх байгаа их хурл руу оруулаад прокурор болгож байгаа шүү дээ. Тий. Гэхдээ тэгээд ардын намтай зогцохгүйгээр Мегомбинг холдтой найзлахгүйгээр тэр хонглынхаа өрөөсөн баг нь болгохгүйгээр яаж тавьдгийг. Одоо энэ ерөнхийлөгч авилгатай тэмцэх газрын даргаыг сэлж чадахгүй нь. Чадахгүй шүү дээ. Одоо Баттулмаар ус үнийг ганц коноптол унлаа шүү дээ. Энэ манай ерөнхийлөгч өрөөс бүх юм бод олж байгаа шүү дээ. Тэгэхээр яа гэв. Тэгэхээр элбэг дорчиг тэндийг баг олж авсан. Элбэг дорч бол баг олцсон байхгүй. Тэгтээ бас их нэрийн тавьж байгаа хүн нь эсвэл элбэгийн хүн байна, эсвэл Мегомбинг холдын хүн байна. Тэгэхээр дээд шүүхийн даргаыг өөрийнхөө хүнээр тавилаа зоригт. Прокурор нь бол манай дорлогчийг тавилаа. Тэр нь бас манай ихээс илүүтэй одоо элбэг дорж хүн. Дараа нь авилгатай тэмцэхийн даргаар гамболдыг орлогчинд хурцыг тавилаа. Ингэж хийж байгаа шүү дээ. Ингээд бүх юмаа ингээд сайхан хавлаад бариад авчиж байгаа юм чи. Одоо хэнийг хаашаа гаргах юм? Юм яриул авилгатай тэмцэх төр хэрэг үүсгэн. Прокурор зөвшөөрлөг нь цаашаа шүүхээр оруулна. Шоронд хийн ял өг. Хонгил гэж энийг хэлж байна. Бас ганцхан ус төрчдөг биш шүү. Эдгээр өстө балсан шүү дээ. Жаг мөнгөтэй хүмүүсийг шоронд хийгээл сайхан секстрэл гаргаж байгаа юм чи. Лицензийн дээрэмдэл, мөнгөний аваад, бизнесийн нураагаал ийм шударгуус байж болдго юм уу гэж би хэлж ирсэн. Ингэж болох юм уу? Болохгүй шүү дээ. Монгол улсад анх удаа ардчлалаар уугалсан элбэг дорж алтан хоёг инх болд гэж 3 хүн гарч ирлээ. Яаж ингэж хүмүүсийг та нар ингэж сэгсэрдэг юм бэ? Болохгүй шүү дээ. Энэ авилгатай тэмцэх газар чинь ерөнхий сайдын мэдлэх биш. Засгийн газрын биш. Их хурлын мэдлэх байгаад байна. Ерөнхийлөгч төр хүний тавиад байна. Та нар маань энийгээ жахан зохицуулаач гэсэн. Тэгсэн харин бүр сахил бүртээ шалд ордсон. Тэгэж хэлсний дараа намайг бүтэн алж өгсөн. Маргаашаас нэхлээл. Ерөөсөө хэлсэн юм уу? Би хэлжсэн. Энэ буруу зогсоо болохгүй. Хүмүүс амгалан тавин ажиллаг бизнесээ хийг амьдрыг яагаад байгаа. Одоо би хэлчихье. Энэ би тэр намын нам гэхгүй байна л да. Би бас нэг юм дээр итгэл алдарсан л да. Тэр нь би бас ингээд орлогж ингээд би бас буруу юм бодож иж. Одоо ингээд ардчлалын хүн ингээд ерөнхий прокурор болчихоор бас ингээд ардчилсан байдлаар ажиллах юм байх гэж горьдохгүй. Тэгс юу хэлэнцгийнх нь орлогж 40 олон бизнес биш хоронд орлоо. Манай ганц хүртэл орж байгаа юм. Би тэгээд итгэл алдарч байгаа. За энэ биш юм байна. Энэ чиний нам, миний нам, тэрний намдаа биш юм бэ. Энэ бол их өөр ирэх шиг явдаг юм. Дорлог жууийн дүүгийн нэр дээр гарч ирсэн мөнгө шилжүүлсэн баримтыг гаргаж ирээ дийлээгүү те. Ер нь дийлэхгүй шүү дээ. Гэтэ ийм юм шүү. За элбэг дөрж яг уу 8 онд 9 онд ерөнхийлөгч болсон. За 8 онд бол сонгуулийн дүнгээр Монгол ардын хувьсгалт нам одоогийн ардын нам 45 суудалтай. Танаа нам
28 судалтай. Ингээд иргэний зэрэг иргэний хөдөлгөөн нэг судалтай. Ийм байлаа л да. Энэ намтай яаж ивссэн бэ гэхээр ерөнхийлөгчийн нөгөө хориг тавих эрхийг чинь цөөнхөр хүлээж авдаг юм биш. 3-1-ээр тийм үү? Их хурлын нийт гишүүдийн 3-1 нь л ерөнхийлөгчийн эргийг зааг гэд конвтчих юм бол их хурлын шийдвэр будаа. Шийдвэр болгоныг ерөнхийлөгч будаа олгоод байвал их хурлын ер нь оршин тогтноход хэцүү болно биз. Тэгэхээр одоо энэ миний гаргаж ирсэн тоёол энэ л байгаа юм л да. 12 онд танаа нам олон хулсан. 13 онд элбэгдэрч дахиад ерөнхийлөгч болсон. Тэгэхээр ерөнхийлөгчийн хоригийг 2-4 жилээр хүлээж авах боломжтой байсан байгаа. Тэгс. Тийм учраас их хурл хүссэн хүсээгүй ерөнхийлөгчтэй зөвшөлтсөлд ордог тийм үү? Тийм. Засгийн газар бол зөвхөн их хурлын нэг бүтцийн байгууллага шахав шүү дээ. Дургуй үргээд ивэл огцруулчих. Ер нь яг ингээд элбэг доржиг ерөнхийлөгч байхад бол манай ардчсан нам 28 34 гэж шүү дээ. Тэгэхээр альж тохиолдолд бол хоригийг хүлээгээд аваад байх буюу элбэг доржийн тавьсан хориг нь амьдралд хэрэгжээд байх тэр боломж бол байсан. Тэр бол үнэ. Тийм учраас ерөнхийлөгч элбэг дорж бол хязгааргүй мэдэлтэй байсан. Маш их эрх мэдэлтэй боломжтой хүн байсан. Харамсалтай буруу юмд энийг ашигласан. Би тэгээд энэ нэг бэлтгэж явах хугацаанд нөгөө сонгуулийн дүнг хараад засгийн газруудын огцорсон одоо нийт 14 засгийн газар огцорсон байна л да. Сая хөрөлсөгийн засгийн газар 15 дахь болохоо шахлаа л да. Дундаж насалт 1.5-аас 1.6. Гэтэл Монгол улсын үеийн ерөнхийлөгч нар засгийн газар огцруулсан шийдвэрт нэг ч удаа хориг тавьж байгаагүй байх юм. Нэг ч удаа. Төрийн тэргүүн хүн яагаад та нар засгаа бити огцруул гэж хэлж болоогүй юм гээд гайхгүй. Жишээ нь баг ундгой 4 засгийн газар одоо хамгийн их огцорсон засгийн газар бол баг ундгой үед байсан байх. Сонин тоогойц. Баг ундгой ч бол баг ундгой өөрөө өмүүлж ирсэн шүү дээ. Тийм л дээ. Элбэг дорж үед бол элбэг дорж өөрөө өмүүлж огцруулж илээ шүү дээ. Одоо манай засгийн газар дээр чинь би дөрөв хэлчихлээ шүү дээ. Газрын дорх баялаг дээр ингээд санал нийлэхгүй болохоор тэгвэл огцруулна л гэж үздэг. За Эрдэнэт дээр тийм санал тавьж ш 5 толгой дээр тань санал тавьсан юм шүү харин би тэгж бодсоо. 5 толгой дээр шинхад үг гэсэн үү? Үгүй л дээ. Бас шууд тийм байхгүй. 5 толгой дээр юу гэсэн гэхлээр ерөнхийлөгч санал хийж байсан. Би тэгэхээр ерөнхий сайд хүн чинь тэгээ хамтраад ажлын хэсэг гаргаад хамтраад гэдэг нь би засаг дээрээ. Тэгээ боломжтой хувилбарыг танилцуулъя гэдэг. Одоо манай юм уу үүлтэй сайхан бэлэг ажлын хэсгийн толгоолоод. Тэгээд манай төрийн өмчийн 5 толгой оролцоод, Шинхua оролцоод, Peabody гэж Америкийн компани оролцоод хамтарч ажиллахаар ингээд гэрээ байгуулах төвшөнд хүрсэн. Хизээгэж 14 оны 6 сард. За. Тэгээд 11 сард бид нэр огцруулж байгаа. 11 онд манай засгийн газар огцорсны дараа 5 толгойн гэрээ юу болж орсон гэж төрийн өмчийн Эрдэнэс 5 толгой алга болоод тэгээд Шинхua тэгээ МСС хоёр орж. Танаа хийснээрс өөрчлөгдсөн юм уу? Засцсан юм уу дунд нь? Гэхдээ алтан эгч нүгэлд нь орохгүй өөр юм хийсэн учраас л огцруулж үстэй. Тэгээд манайхыг огцруулад дараа нь тэр хөл. Шинхуад 30 жилээр. Тий. Тэгээд тэрийг нөгөө их хурлын дарга энэ хөл зогсоож ирсэн шүү дээ. Тэгээд их хурл дээр бахан маргаан болоо зогсож ирсэн тэр шүү дээ. Тэгэхээр 5 толгой байр суурь нь ойлгогдож байна бидний. Ойлгогдож байна. Одоо л сонслоо. Тэрнээс тэр Шинхуад өгөх гэрээг таны хийсэн гэж бодчихсон. Үгүй. Таал тийм амар юм хийж өгсөн байх гэж бодчихсон. Үгүй яа л гэж. Тэгээ сайхан бэлэг гүйцээсэн юм уу? Амар юм хийж өгсөн бол би юу гэж огцорч явах вэ? Тэгэхээр надад ямар сонголт ирж байгаа гэхээр энэ одоо ард түмэн эх орны тусын тулд юм хийх юм уу? Эсвэл энэ газрын дорх баялагийг идэх гээд байгаа хэдэн хүн зориулж юм хийж өгөх юм? Бүлэглэлд үйлчлэх юм. Тий, би бол бас жаахан гөжөөд хөн штэ тийм юм дээр бол хийхгүй. Таныг огцрох өргөдлөө өөрөө барьж орж ирсэн гэж элбэг дөрж байгаа ярьсан да. Та үзсэн үү? Би үзээгүй. Тэгтээ би хүмүүс үзчих юм уу хоёлаа? Яшиг үзэх үү? За тавьчих. Өөрөө үзсэн ч яа. Гэхдээ би нэг алтан уйг бол өөрийнхөө засгийн газрыг огцруулсан хүн. Над дээр манай засгийн газрыг одоо нөгөө хуулийн асуудлууд яригдаад баахан зүйл яригдаад ирэхээр за засаг огцорлоо, ерөнхий сайд огцорлоо гэдгээр хохирсон хүн болоод
Тэгэл тэндээс одоо тэр яригдээд байгаа асуудлуудыг хаах сонирхолтой байсан. Та одоо би өөрөө өргөдлөх хэцүү байна. Та одоо энэ нөгөө ерөнхийлөгч бас ерөнхий сайдыг огцруулах санал оруулах хэрэгтэй байдаг шүү дээ. Өгөөч гэд над дээр өргөдөл хүртэл барьж орж ирж байсан. Би тэрний өөрийгөө огцруулаад өгөөч гэж танилцуулсан. Одоо юу гэх юм бэ? Ингэж л яриад байгаа хүн дээ. Харин тэгэхээр Та би түрүүнийг өгүүлбэр хэлвэ дээ. Энэ хүн чинь бол сурвалжлагч байхдаа шүлэг өчтэй байсан гэсэн ерөнхийлөгч болоод хэрэг өчтөг болсон. А одоо энэ хүн нэг юм яриад нь штэ. Энэ хүний бичсэн зохиол нь тийм байсан байхгүй юу? Алтан хоёуг дээр ингээд нүүрс баахан хэрэг мэрэг үүсгээ баахан хамаатан садны шоронд хийгээ дарамтлаа штэ. Тэгэхээр алтан хоёуг өргөдөө өгөх гинэ гэдэг зохиол бичсэн хүн. Зохиол ярьж. А би болохоор тийм юм байхгүй ерөнхийлөгч. Нэг хоёрдугаарт манай засгийн газрыг огцруулах гэж энэ хүн давхар дээлийн асуудал гаргаж ирсэн шүү дээ. Одоо яг олон хүн мартцсан л да. Одоо өнөөдөр давхар дээлийн асуудал байгаа мөн хэсгэлээ. 100%. Тэгээд бүгдээрээ л давхар дээлтэй сууж л байгаа үстэй. Ийм асуудал ярьж байгаа ерөнхийлөгч юм уу, намын дараа байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ 13 онд элбэгд орж энэ давхар дээл гэдэг юмыг өргөн барихгүй юу? Би тэгэхээр жаахан дургуйцээд наа чин буруу л да, энэ бол одоо засгийн газрыг л огцруулна гэсэн үг штэ гэсэн. Тэгсэн чинь бас л гоё үгээ хэлсэн. Оо тийм байхгүй алт. Уйга энэ бол 16 оноос хэрэгжээд явна. Гүй наад чинь ингээд их хурлын гишүүн засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн хууль гарах юм бол манай засгийн газрын гишүүд бүгдээр чөлөөлөгдөнө. Ингээд засаг огцордог юм а гэсэн. Зүгээр тийм байхгүй. Ингэж хэлэл оруулсан. Тэгэхээр давхар дээлийн хууль санаачилж манай засгийн газрыг огцруулах гэж үхтлээ үзээд цүүлдээ тэрэндээ дийлхэ байгаад улаагаад үлдсэн шүү дээ. Ардын нам бүр гудамжин жигсаал хийсэн тий. Давхар дээлнүүд бүр ингэ шатаалсан шүү дээ. Тий баахан давхар дээлнүүд санаж байна. Гэхдээ одоо давхар дээлтэй. Гэхдээ асуудал байж юу байгаагүй. Тэгэхээр энэ бол элбэг доржийн нөгөө нэг явцсан бодлороо өөрийнх нь үгэнд орохгүй болохоор энэ алтан уягийг ерөөсөө давхар дээлээр хөмөрчий гэж бодсон. Харин азар хөөх хэмээн давхар дээл нь яваг байхгүй. Их хурл дээр. Тэгэнгүүт яасан. Тэр унгацсан. Гэхдээ тэгэнгүүт нь манаа муу Тэмүүжиг бариулаад. Улааныг өргөн бариулаад. Шийдэлээ. Батбаягийг өргөн бариулаад. Болохгүй 90 жаахан тамлсан шүү дээ. Би тэгээ ерөнхийлөгчд хэлж ирсэн. Одоо яах гэсэн дээ та. Монголын төр засаг нэг 50 хамгаалан ингээд нэг жаа ажил хийгээ явуулж болдгүй мүү? Тэгэхээр л нөгөө юм ярина шүү дээ. 5 толгой. Оюу толгой. Гэхдээ би одоо яах юм бэ? Гэхдээ би тэгэд нэг юм гайхах юм. За яг та тэгэд үгэнд нь орохгүй байсаар байгаа таныг огцрууллаа. Гэтэл сайхан бэлгийг чинь та хөдөлж гаргаж ирж ерөнхий сайд болгоо өстэй. Таны хэрэг эрхлэх газрын дарга байсан биз дээ. За яг одоо нэгэнт л одоо бүх юмыг хэлэх ёстой. Хэлэхгүй бол энэ хүн худлаа хэлээд идэг юм чинь. Элбэг дуржил сайхан бэлгийг ерөнхий сайд болгороо л гэж хэлсэн. Чи та үгэнд нь ордог нь яаж? Өөр сонголтгүй. Нөгөө талд нь амар жаргал байсан. Амар жаргал яга болохгүйсэн. Амар жаргалыг болохоор манайхан нөгөө дүрм зөрчид манай ингээд их хурлын бүлгээс ерөнхий сайдд нэр дэвшүүлдэггүй байхгүй. Аа зөвхөн намын дарга нэр дэвшүүлдэг. Тэр үе чинь би намаа өгөөгүй байсан байхгүй. Тэгээд амар жаргалыг дүрм зөрчүүлсээс болохгүй. А нөгөө талд нь сайхан бил. Сонголтгүй л байсан. Тэгээ сайхан бэлэг өөрөө бол дуртай. Дуртайгаар барахгүй. Дуртай. Тэгэд энэ хүн бүхэл болохгүй юм хийсэн шүү дээ. Гөө. Дубан гэрэг хийсэн. Би сайхан бэлэг явуулсан. Хөөе мөн хэсэл байж. Би бол сайхан бэлгийг бас хийсэн гэж бодохгүй байгаа. За. А сайхан бэлгийг тавьж элбэгдөрж бүх юм хийлгэсэн. Харин тухайн үед одоо чинь би лав тим нийтлэл бичижсэн. Сайхан бэлгээ чамаар ийм юм хийлгэх гэж шүү. Оюутлогоо 572 дээр юм хийлгэх гэж шүү. Одоо нэрээ татчихаач. Би зөндөө зөндөө хэлсэн. Өөрт нь үү? Тий. За би яагаад одоо дахиад нэм хэлчихье. Би их хурл дээр ороод намайг битээ огцруулж өгөөч. Би бас энэ хоёулдж байгаа 2 жилийн хугацаанд ажил хийчмээр байна гэж хэлж ирсэн үг. Би юу гэж өргөдлөө байсан давхиж явахвтай мөнгө хэсглаа. Энэ олон жилийн дараа нэг ажил хийх боломж олдоод ард түмний нүдэн сэргээд
нэрээ юм хийж болох юм байна гэж яхад би өөрөө өргөдлөө гэсэн явж явах уу? А энэ бол элбэг дуржийн хүсэл байсан. Алтуйг ингээд дарамтлаад байвал энэ өргөдлөх байхаа гэж. Би тэгэхээр хөөчлөөрөө ерөнхийлөгч. Тийм юм байхгүй заа юу. Хэрвээ намайг огцруулах гэж байгаа бол их хурл дээр ороод коноптод аваарай л гэсэн. Одоо коноптой үстэй. Харин таны бүр манай намын гишүүдийг барьцаанд авч ягаад хонгол руугаа хийнэ гэж айлгаж ягаад 7 гишүүнийг их хурл руу оруулаагүй. Хожим энэ хүмүүс шалтгаанаа хэлнэ. Орж ирсэн гишүүдээс 8 гишүүнийг эсрэг даруулсан. 15 ардчилсан намын 15 гишүүнээр тоглосон юм хүн. Тэгжээж манай засгийн газар унгаас. Танай засгийн газрыг огцруулах гэж 2 удаа оролцсон юм. Эхнийх нь 13 онд. Тийм ээ? Хоёр дахь нь тэр 14 онд огцруулдаг чинь баггүй юу? Танай засгийн газар огцрохгүй гэж бүр өстө баг гал дүрлцэл үтсэн юм аа. Би сэтгүүл зүйр ажиллажсэн мэднэ. Гэхдээ бүх хүн мэдж байгаа шүү дээ. Үтсэн шүү дээ. Өргөтлөө үтсэн. Дараа нь ингэсэ. Ерөнхий сайд өгсөний дараа ерөнхийлөгч бас дуудсан аа. Тэгээ би намын дараагаар үлдчихэд шүү дээ. Тэгэхээр заалтуйг одоо ардын намтай нийлж засгийн газар байгуул. Өөрөөр хэлбэл би ерөнхий сайд биш ч гэсэн намын дарга байсан учраас манай намын дүрмээр бол намын дарга шин засгийн газрын тэргүүн болоод засгийн газрыг байгуулахад оролцсон нөгөө намтай гэрээ хэлэлцэр хийн. Тэгэхээр би юу гэсэн гэж? Би чадахгүй. Би анхаарал авдаг энтхэн өөрөө огцорчоод тэгэл манангийн засгийн газар байгуулна гэж сууж идэгий. Миний итгэл үнэмшил эсрэг байна. Одоо миний өргөдөл дотор байгаа. Тэгэхээр би тэгсэн чинь намаа байгуул гэж шахсан. Тэгэхээр болио намын дарга өгч. Тэр найр дээр юм байна. Манангийн засгийн газар байгуул. Би манангийн засгийн газар байгуулж чадахгүй учраас би намын дарга өгч ийнэ гэд тэгээд үндсэн зөвлөлт хороог дуудаал цуглуулаад би ажиллаа өгөөл завхад ингээл явъя даа яаш. Ингээд сайхан бэлэгтэйч биш шүү. Сайхан бэлгийн засгийн газар байгуулагдахад манангийн засгийн газар байгуулагдсан шүү дээ. Одоо манай ардтан мартсан баг. Өөрөөр хэлбэл сайхан бэлэг ерөнхий сайдтай одоо хөрөлсөх байгаа. Хөрөлсөх шадар сайдтай сангийн сайд нь тэр одоо Эрдэнэбат гэдэг одоо ерөнхий сайд болоод бас. Үгүй ингээд манангийн засгийн газрыг 7-8 сар ажиллуулсан шүү дээ. Яах гэж ажиллуулсан юм? 16 оны сонгуульд ардчилсан намыг ялагдуулах бэлтгэлийг хангуулж хийсэн. Их бол тэр хоёрын элбэг дөрж хоёрын тохироо байсан гэж юу? Тохироо. Таныг намын дараагаар тэрэн дүг энэн дүг гэж хэлсэн үү? Хэлсэн гэсэн. Хин дүг гэсэн. Одоо энэ хулд өгөөрэй гэсэн чи. Тэгэл та өгсөн. Гэхдээ та тэгээ өгөнд нь орол явуулсан байх юм. Гэхдээ тэгээ яах юм бэ? Сайхан бэлгийг ерөнхийсэд болохоор болгоол. Гэхдээ тэгээд эн чин хаан болцсон хүн хонгол гэдэг том зэвсэгтэй болцсон хүн өчнө олон хүүхэд ээж хүмүүсийн нус нулимсаар ингээд байхад би яах юм тэгээд. Харин хоншортой гэж намайг магтдаггүй юм уу? Би харин энэ чи хаан байхад нь шалдан байна гэж хэлээ үст. Тэгсэн. Тэгээд тэгсэн. Тэгээд одоо бүгдээрээ нэг хонгол ярьцгаачхал намайг муулаад ийцгаач. Тэр үед тэгээд дуурцгаж явахгүй юу ийжсэн. Тэр үед дуурах хүн нэрээ олдоогүй шүү. Одоо л 2 жилийн дараанаас дуурч байгаа юм шүү. Тий. Тэгээд бас нэг юм наанта цаантай баймаар. Би одоо намхан ч гэсэн бас арайч дэндүүлж байгаа юм шүү намайг бас. Нэрээ төрсөн охин барьцаанд эхэндгийн хил дээр саатуулдаг. Төрсөн дүүгийн 50 гэдтэй хүүхд эмэгтэйг аваачаа шоронд хийдэг. Найзыг аваачаа шоронд хийдэг. Шоронд эргээд очисон чи бүр юу болж байгаа юм бид нэр? Ерөнхий сайд хүн шоронд очиж найзыг хэрэгж болохгүй юу? Ахлах зөвлөх хэрэгж болохгүй юу? Бараг Монгол улсаар юм яриа үстэй. Энэ ямар сонин нөхөр үү? Бараг л ин гэмт хэрэг халахалж байгаа байх таа гэж. Одоо би тэгээд хараа. Мөнгөйсглаа. Буруу, зөв, худал, үнэн мянган юм явж байна. Энд ганцхан шүүгч байдгийм байна. Тэр нь цаг хугацаа юм. Даанч тэгт олон хүний амьдралаа тоглосон шүү. Одоо ч тоглож байгаа шүү дээ эднэр. Хонголчин байгаа шүү дээ. Одоо энэ кулд нөхөр өргөдлөх хэрэгтэй шүү дээ. Ингиж гүрийн гэж бас байхаа би мэгэн кулдыг гайхаад энэ хөөрхий битэр чинь бас нэг засаг масагт хамтраад ажиллаж исэн хоёр л та. Тэгтээ одоо шившиг үст. Өгчих гээд байгаа юм. Энэ хүн яагаад ажил өгөх вэ? Энэ хүн үнэ бол амар юм болно шүү дээ Монголд. Юу болно гэж? Би бол юу ч болохгүй гэж бодчих шүү дээ. Хөөе, авилгалыг тэмцэх газар гэж юу хийгээд байгаа юм бэ? Гэхдээ сая манай засгийн газрыг огцордгийн урд өдөр гарч ирэл энэ муганс хүн чинь
ов мог нь алгуулсан шүү дээ. Энэ ерөнхий сайд Алтан уягийн ахлах зөвлөх ганц үг 13 тэрбум төгрөг эзэс гэсэн. Тэрний шиг сая гарч ирээд бас тэгж байгаа үст. Зарим гишүүд нэг жидүүгийн зээл мэлтэй байлээ. Тэгтээ ганц нөхөний нэр хэлнэ гэх. Тэрний хүмүүсийн нэр хэлж болохгүй оюун эрднийг бол хэлнэ. Ийм ялгууртай систем байгаа үст. Тийм ээ. Энэ бол арай л хэтэрсэн л дээ. Тэгээ энэ хэтэрсэн систем чинь хэдэн хүнийг хамгаалж байгаа. Газрын дорх баялаг би танад хэлээд. Энэний төлөө. Энэний төлөө. Одоо би өөрөө ч нэг юм асууж байгаа. Уг нь өөрөө асууж байгаа. За за яг асууж. Би одоо илүү төрж хэл нэг юм хэлмээр байгаа. Болоо арай хэтрэл шүү дээ. Эрдэнтийг идээд болоо биш үү? Чи эрдэнтийн овоолгын шороо идэхэ байлдаа илүү төрж. Шороог нь ядаж ард төмдөлдөөж болохгүй юу? Яагаад гэж одоо эрдэнтэд ингээд тэр эрдэнтийн чинь нөгөө уулын нөгөө зисмэсээ ингээд нэг овоолгын шороон дээр нь эрдмийн гэдэг нэг үйлдвэр байгаа. Нөгөөх нь ачтаа ямар юм агуун шиг нэг нэгтэй үйлдвэр байгаа. Элбэгт орж цагаан хоёр үйлдвэр шүү дээ. Би одоо сүүлийн арчил гэж хэлэхээр энэ хүмүүсийг хараад хичээд байгаа. Гэхдээ би элбэгт орж цагаан хоёрт тэгээд овоолгын шороо авч өгөх гэж арчсан хувьсгалд оролцсон хэрэг. Ядаж шороог нь үлдээл даарт юм. Овоолгыг нь үлдээж. Овоолгыг. Энэ ерөнхий сайд байхад бас нэг тийм эрдэнтийн 20 гаруй мянган иргэнийг ингэ нийлүүлээд зэс эрдэнэ хөвчлөний хэдэн хүн бид нар тийм овоолгоны юу өгөөч гэд эрдэнэт рүү би бас хэлж ирсэн. Биш та нар маань тэр нь миний нөгч болдгоо юм уу? 2 хүн үйлдвэр барьчаад байхад 20 мянган хүн нийлээд үйлдвэр барьж болдгоо юм. Ийм юм байлаач. Газрын дорх баялаг гэд хэлээд ш. Энэ хонглог гэдэг чинь газрын дорх баялагийг л цөөхөн хүн идэж уу гэдэг л юм ийж. За хоёлаа түр завсарлаад тэгээд дараагийн хэсэгт би эрдэнтийн тухай танаар 49% тухай нэлээсээ яриулъя гэж бодоод байна. За тэгээд түр завсарлаад эргээд уулзцгаая. За цензургүй яриа нэвтрүүлэг үргэлжилж байгаа. Та Мегомбын инх болдыг улсын хурлын даргаас огцрол бүү юм болно гэсэн. Яг юу болох вэ? Энэ нөгөө хонглын гол хэлмэгдүүлдэг тэр тулгуурууд нь нурж унах юм. Ягаад тэгэхээр прокурор авилгын нөхцөл газар тийм ээ бас шүүхэд бас байгаа. Энэ тулгуурууд бол нурж унна. Одоо бол яагаад ингэж эдгээр их пэдгэр байгаад байгаа гэхээр хамгаалагч нь байгаад байгаа байхгүй. Код 60 тэрбумын хэрэггээд улаан сайн юмн дээр л мэлцэл гөлийгээ суугаад байгаа үст. Энэ байхгүй. Тэгэхээр Монголын нийгэм ингэхээр ялзрахгүй яах юм бэ? Ингээд буруу юм хийсэн хүмүүсийн шийтгэл амсдаггүй харин ч дэвшээл харин ч өөрснөө доотлохоо нөгөө хэдэн хүнийгээ тижээгээ суугаад идэг. Тэгэхэд яаж юм? Тэнд байгаа жирийн иргэд нэг хэрэг хийсийн төлөө хэдэн 10 жилээр шорон суугаад гэж. Ерөөсөө шудраг ус гэдэг чинь би бас шудрагаас болоод шудрагсын тухай нэлээ юм хүмүүстэй уулзаж яаж уншиж судлаа. Ерөөсөө буруу юм хийсэн хүмүүсийн шийтгэлээ хүлээдэг. Гавьяа байгуулсан хүмүүс нь гавьяагаа эдэлдгийг л хэлдэм байна. Гэтэл манай нийгэмд эсрэг нь байгаа үстэй. Одоо өнөөдөр ингээд Монголд би нэг юм хэлье. Яхаараа ийм болон генерал төрдөг. Хаана ямар дайн байлдан болоод байгаа юм бэ цааш. Үгүй инг 50 цагт баахан генерал. Тэг би хараад ингээд болооч тий. Үгүй яхаараа энэ шудраг усын хонгол руу хэдэн хүнийг аваачиж хийж өгснөөрөө генерал авдаг байж шүү дээ. Би ичиж өхөж байна. Би өмнө нь бол Монголын үе их хурамчдыг хараад би баярлдаг байсан. Лав сүрн генерал. Генерал хүн гэж нэр ийм л хүн байдаг байхтай гэж боддог байсан. Одоо тэгээд яаж ийн? Хонглын хаалга нээж өгсөн Гамболд генерал. Дагалдан Донччинбүү генерал. Хурц генерал. Одоо болооч. Би бас ерөнхийлөгчд хийсэн. Одоо ийм завхурсан юм зогсооход тэр генералыг аваач. Яагаад инг 50 цагт энэ хүмүүсийг яргалсныхаа төлөө хүмүүсийг хэлмэгдүүлснийхээ төлөө яагаад Монголын генералын тэр юм чинь ийм хогийн юмнууд дээр очив. Дахиад одон медаль бол баларсан шүү дээ. Манай элбэг чинь бол
хонгол руугаа хүн оруулаад шүүгчийг шагнана, удангоор шагнана. Дэнзэнгийн хэрэг дээр мөрдөгч нөгөө юу гэдэг вэ? Прокурор нь ингээ хэрэг үүсгэд хэрэгээ явууллаа шүү дээ шүүх. Тэгэхээр шүүгч нь энэ зүйл ангаар яллахгүй, энэ зүйл ангаар ялж ирээ гэж хэлээд тэгээд одоогоор шагналж байгаа. Ийм цаваа юм а болоод байгаа шүү дээ. Яхаараа ч үнэхээр манай нэг ийм цаваа болгочваа. Тэгэхээр энэ хоёр хүний зохион бүтээсэн энэ юм бол үнэхээр устдахгүй болохгүй шүү. Маш олон хүн хэлмэгдсэн шүү. Одоо тэгээ би заримаас нь асууж байгаа. Та нар жаахан дугарч болдгоо юм гэхээр заах бид нар цагаа болохоор дугаар. Цаг чинь хийцээ болох юм бэ? Болохгүй шүү дээ. Одоо хэн нэгэн хүн дуурахгүй юм бол хэн нэгэн хүн энд чинь золигт гарахгүй юм бол хэн нэгэн хүн энэ чинь эсрэг үзэлцэхгүй бол энэ юм чөөрчлөгдөхгүй. Тэгээ Монголын мөнгөтэй хүмүүс нь яасан сексрүүлэнгүүтээ гадаад гараад ирсэн. За яшиг төв. Одоо наадвал чи байхад бол Монголд амьдраач хэрэггүй. Ингэж Монголын нийгмийг балж байгаамаа. Тийм учраас бүгдээрээ нийлээл энэ хонглыг бол нураана. Сая өнгөрсөн хугацаанд харин их хурл дээр болсон үйл явдал бол Монголын нийгэмд үнэхээр одоо ялзарсан, эвжирсэн их олон юм ил гаргаж тавилаа. Тэрнэр бол сайн. Тэгтээ энэ хонглоо нураахгүй гэж эднэр бол бүхэн хат үзэж байна. Ерөнхийлөгчид бас хийж болохоор байгаа юм л даа. Энэ дээд шүүхийн даргаыг бол өөрчлөл болох ёстой. Тэр бас шудраг басны хэмжүүр шүү. Их хурл шийдэх юм шүү тэр. Үгүй. Тэр бол нөгөө нэг шүүхийн ерөнхий зөвлөлтөй яриад шийддэг нэг асуудал байна. Прокурорыг бол их хурл шийднэ. Авилга тэмцэх даргаыг бол их хурл шийднэ. Тэгэхээр тэн дээр бол ерөнхийлөгч бол хүчгүй болж байна. Эрдэнэтийн 49% тухай та бас нэг одоо сошиал одоо юу гэдэг самбардна гэдэг юм уу самбар дээр сургуулийнхаа багшийн ажлыг хийсэн гэж. За. Сургууль чинь тийм юм хийж илээ. Самбар дээр нэг юм хийгээд байгаа шүү. Би одоо тэрийг чинь нэрлж мэдэхгүй. Сургуулийн багшийн ажил. За. Тэргээр та Эрдэнэтийн 49% талаар хийснийг би үзсэн юм аа. Сонирхолтой санагдсан. Тэгээд та болохоор жилд 500 орчим тэрбум төгрөг татвараар Монгол улсын төсөвт төвлөрүүлдэг. Одоо хоёр тал ашиг хуваахаар 110 тэрбум төгрөгийн ногдол ашиг авна. Жишээ нэг жил. Нэг жилийн дотор тийм үү? Ингэдэм байна. Тэгэд гэтэл элбэг дөрж ерөнхийлөгч байхдаа ингэж хэлсэн их хурлын чуулган дээр. Энэ бол 76 онд байгуулагдсан. 30 жил ажиллах ёстой. Гэтэл одоо 40 жил ажилласан. За зөвхөн тоног төхөөрөмжийн зардал гэхэд хагас тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ийм үйлдвэрийг Монголын хөрөнгө оруулагч аваад ирснийг та нар яагаад хурааж авах гээд байгаа юм бэ гэж их хурл дээр хэлсэн юм л да. Ер нь бол энэ газрын доорх баялагийг хулгайлж дээрэмдэж авч байгаа хүмүүс чинь ингэж л ярьдаг юм. Тэр муу ямби юм байхгүй юу? Үе өнгөрөөцсөн байхгүй юу? Дууссан байхгүй юу? Ер нь төрчин их муу менежер байхгүй юу? гэж худлаа. Одоо элбэг дорж Эрдэнэт үйлдвэр дахиж 30 жил ажиллах нөөцөө тогтоолгоод явж байгаа. Тийм үү? Гэхдээ би биш. Одоо тэр мэддэг хүнээс нь асуулаа. Би одоо хамгийн сүүлчийн тоог нь хэлж байна. Одоо 30 жил ажиллах нөөц тогтоогоод явж байгаа. Дахиад уу? Дахиад. Эрдэнэтийн 49%. Тэгэхээр ямар байна? Ингээд их хурл дээр орж байх юм ярьж байгаад одоо наа чин 6 жилийн дараа зогсох гэж байгаа гэж хэлээд төвчд авцсан дээр байгаа ч гэдэг. Ийм л юм хийдэг ус үү? Эрдэнэтийн 49%-ыг яагаад Монголын зэс компани авсан бол яагаад сайхан бэлэг тэрийг их хурл мэдэгдэхгүй шийдвэр гаргасан бол гэж та боддог вэ? Хонгол ажиллаж. Хонгол ажиллаж гинөө. Тэгж шүү дээ. Наадвал чинь ингэж л дээрэм хийн шүү дээ. Өөр юу хийдгийг. Хараа энэ ийм шүү дээ. Угсгалаа. Энэ Эрдэнэтийн 49%-ийг өх авах тухай асуудал заавал их хурлаар орно. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээ байдаг байхгүй юу? Тэрийг сайхан бэлэн ганцаараа мэд хийхгүй. Тэгэхээр их хурлаар орох байхгүй. Тэр их хурлаар оруулахгүй шийдсэн шүү дээ. Хууль зөрчсөн байгаа үст. Энэ талаар сайхан бэлэгтэй нэг ярьслага хийсэн юм а би. Ерөнхий сайдаас буусныхын дараа 49%-ээр ярьслага хийсэн байхгүй. Тэрнээс нэг жоохон хэсэг таслаад аваад ирсэн. Хүмүүс эргээд нэг үзээсэй гэж бодож байна. За. Би тэрийг тавиад таа да. За
За хайчингал гэж та энийг хэлээд байгаа юм байна. 6 сарын 13-нд энэ шийдвэр гарсан тийм үү? Тэгээд 6 сарын 23-нд Ташкентад 3 улсын одоо ерөнхийлөгч нар уулзах байжээ. Яагаад тэр ерөнхийлөгч нарын уулзалтанд зориулж 49% заавал Монголын зэс корпорацид ирсэн байх ёстой байсан. Тэр 23-ны уулзалт юураач холбогдолтой байсан? Ер нь бол хоёр улсын харилцаанд бол бид нар бол болцоогоо байнга ашигладаг. Байнгын чиглэлээр бол ялангуяа өндөр дэд түвшний уулзалтуудыг бол аль болох үр дүнтэй ашигтай байх талаар бол хаанаас олж хармааж ажилладаг. Тэгэд энэ болцоо бол ингээд хоёр улсын бас тэргүүн уулзж байхад нааны энэ асуудал шийдчих энэ болцоог Оросын тал дээр бид нар бүтээгээд ирлээ. Тэгээ энэ асуудлаа одоо ингээд харах хэрэгтэй л дээ. Өнөөдөр яг төрийн ямар албан тушаалтан, ямар компани эсвэл хэн нэгэн хүн юм уу байгууллага одоо Эрдэнэтийн 49%-ийг Монголд авчрах талаар яриа хэлцээ сүүлийн жилүүдэд хийвэ гэдэг энэ асуудлыг бид нар харах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ Монголын компани өөрсдөө хөрцөлдөж жагаад олоод аваад ирлээ. Биднэрт бол цаг хугацааны үед ийм боломж байна. Монголд ирэх боломж байна. Энийг яагаад ашиглаж болохгүй юм бэ? Яагаад ашиглаж болохгүй юм бэ? Үндсэндээ энэ асуудлууд засгийн газар асуудлуудаа хурдан шийдээд энэ асуудлыг дэмжиж явж чадсан учраас энэ уулзалтаас өмнө 6 сарын 17-ны өдөр энэ асуудал эцэслэгдсэн байдаг юм л. Яг хувийн компаниг бол би ойлгож байна. Хувийн компани бол өөрсөндөө ашигтай өөрсдөө хийх гэж байгаа дийлийн төлөө л явна тийм үү? Та бол Монгол улсын ерөнхий сайдчтай хувийн компанид огт хамаагүй байх ёстой. Гэтэл яагаад тэр Ташкентад болох уулзалтын өмнө энэ асуудлыг шийдэх ёстой болсон юм? Тэр уулзалт ямар ач холбогдолтой юм? Таныг тэр уулзалтын өмнө энэ шийдвэрийг гарга гэж хэн шахсан юм? Ямар нэг шахсан хүн бол байхгүй. Тэгээд хоёрдугаар энэ боломж бол асуудал энэ 6 сар шийдэгдэх боломж байна л гэдэг ийм зүйлтэй. Дараа нь бид нар энийг баталсан зүйлээ авчираа зөвхөн танай компани авах болцоотой юм уу гэдэг энэ зүйлээ гаргаж иргсэн. 6 сарда тухайн компани бол гаргаж авчирч өгсөн байхгүй. Орос технологи компани одоо хариуцлагатай албан тушаалт нь нэгдүгээр албан тушаалт нь бид нар бол энэ асуудлаар Монгол улсын засгийн газрыг оролцуулаад хэн нэгэн этгээдтэй урд нь бол яриа хэлцэл хийж байгаагүй, цаашаа хийхгүй. Харин энэ гэрээ хэлцлийг одоо хийвэл болцоо бол байна гэдэг энэ бичгийг бол авчирч өгсөн. Тийм учраас засгийн газар бол цаг алдахгүй энэ шийдвэрийг бол гаргах шаардлагатай гэдэг ийм шийдвэрийг бол гаргасан байна. 6 сарын 13-нд асуудлыг шийдээд 23-нд Ташкентад болсон 3 улсын тэргүүний уулзалтын дээр одоо протокол өгж нийтэд зарлах хэрэгтэй гэсэн юм яваад байдаг. Сайхан бэлэг болохоор хинч намайг шахаагүй гэд зөвхөн өөр дээр аваад байгаа шүү дээ. Энийг шахсан хүн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан элбэг дөржгүй байж болох уу? Болно. Ер нь сайхан бэлгийн засгийн газрын гарч ирээд Манангийн засгийн газрын гарч ирээд хийсэн бүх юм бол элбэг дөржин захиалгаар хийгдсэн. Би дахиад жишээ хэлэх үү? Сайхан бэлэг ингэж гарч ирчээд тагнуулын дарга сольж байгаа. Ариун сан гэдэг хүн байсан шүү дээ миний үед. Тий. Тэр хурцыг тавьж байгаа. Тэр хурцыг тэр авилгатай тэмцэх орлогчоор тавиад баахан хүнийг ингээд элбэг доржийн гар хөл болж маш олон хүний хэлмэгдүүлсэн юм ба. Тэрний тавьчих. За. Цагдаагийн дарга сольж байгаа. Тэгээ шүүхийн шийдвэрийн дарга сольж байгаа. Ерөөсө гарч ирээ 5 хоног л ингэж. Тэгээд нэг юм бодтой. Алтан хоёг гэдэг хүн чинь ардчилсан намын дарга байгаа байсан мэт. Ардчилсан намын засаг байсан мэт шинжлэлийн засгийн газар. Тэгээ яхаараа 5 хоногийн дараа бүх юм нь орон гараа иргэдэг. Яхаараа 5 хоногийн дараа Манангийн засгийн газар байгуулагддаг. Яхаараа тэр нөгөөт хууль хяналтын байгууллага нүдэрмхийн зөв сольдгийг. Тийм хэний засгийн газар вэ? Энэ бол Манангийн элбэг доржийн инх болдын засгийн газар. Би шууд тэгж хэл. Одоо манайхал нэг за бид нар чинь алтан хоёг тэгээд дараа сайхан бэлэг 4 жил барилуу юу инээдтэй л батцгаад. Төөрцөц одоо өөрөө нэг нэвтрүүлгийнхэнд энэ хавар утаа Манан гэдэг нэг юм яриад бүгд төөрцсөн баг. Энэ тэгтээ өнөөдөр бол их чухал өдөр би нэг юм мартах гэж байгаа юм байна. Өнөөдөр 12 сарын 10-ны өдөр шүү Монголс. 29 жилийн өмнө манай Монголын ард түмэн тэр дотроо манай Монголын ард амар юм гоё итгэлтэй, бардам, нүүрэндээ баясалтай. За энэ нийгмийг чи бид нар өөрчлөөд ийм сайхан болгоно гэж зүтгэж явсан. Маш олон хүн өнөөдрийг үзсэнгүй миний арчлал олон барьцаанууд. Би бас энэ баярын өдрөнд та бүхэндээ баяр хүргэх гэсэн. Тэгтээ хэдүүлээ энэ гажууд улсан. Энэ одоо зорилгоос нь өөр болгосон, хитгэн хүний юм болгосон. Монголын газрын дорх баялагийг эзсэн эднэртэй
эцсээ хүртэл тэмцэж хариуцлага тооцсон шүү. Би бол манай ардчлалын мянган гишүүд энийг дэмжинэ гэж найдаж байгаа. Хүрэл сүхийн засгийн газар шудраг ёсны төлөө тэмцэн гэсэн 60 тэрбумын хэрэгээр нь одоо инх болдыг огцруулна гэж сая үлдлээ шүү дээ. Чадах уу? Хүрэл сүхэд өөр ямар дэмжлэг хэрэгтэй? Тий. Ерөнхийдөө дэмжлэг бол чадах уу? Чадах ёстой. Одоо нэг ялгаатай байдал байгаа шүү дээ. Манай засгийн газрыг огцруулж яхад чинь тэр үеийн их хурлын дарга ерөнхийлөгчөөр ерөнхийдөө нэг талдаа байсан. Хоёр хүний өдөөс ганцаар үүсэх гээд тэгээ хөнөөлж шүү дээ. Одоо бол ерөнхийлөгч ингээ зөв байр суурин дээр шудраг үнний тал зогсвол бас боломжтой. Хүрэл сүхэд бодит дэмжлэг бол чадах ёстой. Чадах ёстой байхгүй юу? Дуртад өгөөдөө биш чадах ёстой. Наад монголчууд дууслаа шүү дээ. Өөр их хурлын гишүүд одоо оюун эрдэнэ тэргүүтэй гишүүд их хурлын гишүүд нэг л юм ойлголцмоор юм шиг байлаа. Минийхээр бол би ч гэсэн тэр үед нэг ардчилсан нам царайлал бас их үзэлцдэг байсан байхгүй. Ардын намын хэд тэр чинь үлгэр юм байл шүү. Танаа тэр чинь тэр танаа талын танаа тал манай талын манай тал очир нь ойлгохдоо болсон шүү. Одоо би нэг юмыг л харин ингээ ялгаа хэлж чадна. Газрын дорх баялаг эзэмсэн хэдэн нөхдүүд бол танаа намд байгаа шүү. За манайч бас зарим нь байгаа. Тэд нар чинь нэг тал шүү. Одоо хэдүүл айл талаа ойлголцож юм яа. Тэгээд бусд нь бол нэг тал шүү дээ. Ингэж ойлголцохгүй болохгүй. Одоо жишээлх юм бол би түрүү хэлсэн. Тэр Дэнзэн гэдэг залууг шорон гиндангаар тамалж тэр залуу айлыг амьдын хаагцанд учруулсан хүн бол номтой хоёр байхгүй юу? Номтой хоёр өнөөдөр цагаан суургын эзэн үсттэй. Энэний эзэн ч гэж байх үү? Зүгээр энэ Монгол ард түмний баялагийг авцсан л байхгүй. Энэ ч хижтэй ч аваас аав нь авцсан. Аав нь яаж авсан? Тагнуулд ажиллаж байхдаа мэдээлэлтэй хүн байсан. Тэгэл компани байгуулж гараад тэр үеийн ерөнхий сайд бас бид нар шиг л нэг юмыг зөвлөх болгоод ингээл. Тэгэл баахан эцэнд тууцсан. Тэрнийхээ дараа энэ хүүгээ 2 удаа тагнуулд ажиллуулж мэдхгүй одоо янзлж мянган янзлсан. Тэгээд намайг бас ингэж идэв. Queen Alтай нөхөр ерөнхий сайд байхдаа цагаан суургын ордын 34% эзэмших ёстой үстэй Монголын төр тэрнийг 0 болгосон гэдэг байхгүй. Би тийм хийгээгүй. Инхойслаа. Би бол хүүхдээ нэг юм дэмжиж гэнэ гэж. Энэ олон нийт, энэ ард түмэн, энэ Монгол улсын төлөө байлтай. Хизээ Монголын түүхэнд Монголын ерөнхий сайд ард түмний хэсрэг хийжсэн би. Биш ойлгохгүй. Тэгэхээр манай засгийн газар дээр юм яриа боллоо. Маш ерөнхий сайдын цагаан суургын ордын 34% төрд эзэмших ёстой хуулиар. Гэхдээ ер нь ингээд энэ оюу толгой молгыг харсан чинь 34 чинь бөөн гай юм биш үү? Энийг тэгээд нэг 0 молоор нөхчүүл яасан? Хөт юм байхгүй шүү. Үй одоо бүр алах нь. За 34% наа. Тий. Нэг алтын өгч 34%-ийг номтой бэлгэлэх гинэ. Гэтэ олон юм донгосоо. За 34% нь бичээд би их хурлд оруулж байгаа. Үр дүн яаж гарч ирэх гэж мөнгө ойсглаа. Их хурл дээр 34% 0 болж гарч байгаа шүү. За одоо эндээс та нар энэ Монгол улсын эзэн хэмбэ гэдгийг аваад. Ойлгосон? Алтыг бас тэнд чинь өвчгнөд 34-ээр нь оруулж шít. Их хурлын 76 дээр оруулаад бужигнуулж яагаад 34-ийг 0 болоо гаргацсан. Яг дахиад энэ хулгай хэлэх үү? Одоо тэр Элбэгдор цагаан нарын хийгээд байгаа ач тэгтгэлийн нэг компани байгаа шүү дээ. Овоолгон дээр босцсон. Тэр чин төрд бас 30 биш төр биш Эрдэнэтэд 34% өгнө гэж гэрээ хийчихэд тэрнээ бас алга болгоцсон. Гэхдээ болилтой уулуулаар нь иддэг болилтой. Аваас шорогийн хүртэл иддэг. Үлдсэн шорогийн хүртэл идэх юм ямар ханж цаддгүй юм дээ энэ ч одоо. Ингэж яхаар чи Монгол ус яаж хөгжих юм? Элбэгдэр зөөр Монголын төрд ямар гай тарьсан бол? За одоо хүм уулах гэдэг явтаа 1000 гай тарьсан шиг таа. За тэгвэл хоёул хүм уулгаа болоо. Та ер нь Монголын төрд хэр гай тарьсан бол? Би юу? Би бас ер нь бодоод байхад бас яс тултал нь үзэж чадаагүй юм шиг байл шүү. Би тэрнээрээ бас жаахан гай болсон болоо. Одоо ингээл цагаан суурин 34-ийг алдсан гэж сууж штэ. Би гончихноо бол тий.
Тэр нэг ач тэгтийн 34-ыг алдсан ч гэх шиг. Дубан гэрээг тавиад Тий, тулсан. дубан гэрээ ингэсэн ингээл ингэхээр надаа би шууд хийгээгүй ч гэсэн надаас миний юу байгаа хаад. Одоо хүчин чадал, тэмцэл олон юм бас тутсан баг. Танаа засгийн газар хамгийн их мөнгөтэй засгийн газар байсан. Тийм үү? Тийм мөнгө босгосон. Чингис Бондыг босгосон. Тэгсэн. Дээрээс нь хамгийн их үр тавьсан засгийн газар. Биш ээ. Одоо бүр гүтгэжлээ. Үр Чингис Бондын үр чинь үр тавьсан чинь урд талаас ирж байгаа өөр байхгүй. Нөгөө нэг хүмүүс төгсөн сая төгрөг сарын нэг 20 хэдэн бэлэн тараасан мөнгөнүүд чинь бол урд талаас ирчихсэн. Жаахан өөр ирчихсэн. Тэр өрн дээр юм хийх боломжгүй байсан учраас олон улсын зах зээл дээрээс бонд босгоод бид нар бол бүтээн байгуулалт хийсэн. Дүр зураг нь харагдаж байна уу? Бондын мөнгөөр баахан тоглосон эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгсэн. Сая одоо шинэ засгийн газар гарч ирээд. Намайг толгойлж байхад засгийн газрын тэргүүн байхад бондын зөвлөл гэж байгуулад элбэг дорж өөрийнхөө цагааныг оруулад их хурлын дараа өөрийнхөө одхог оруулад байнгын хорооны дарга нар оролцоод бондын зөвлөл ажилласан. Шинжлэлийн засгийн газрын үед гарсан бүх шийдвэр бондын зөвлөлөөс гарсан шийдвэрүүд байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаар тэр төслүүдийг санхүүжүүлэх хэсгийг хөгжлийн банк шийднэ. Манай юм маш ойлгомжтой. Тэнд одоо энэ өөрхийн нэр нь олон гарах гэдэг энэ МАК-ийн нөгөө нэг цементийн үйлдвэрийг санхүүжүүлсэн 100 гаруй тэрбум төгрөг гарамжааг бас нэг гишүүн байгаа шүү дээ. Тэдний цементийн үйлдвэрийг санхүүжүүлсэн. Тэр үед бол би юу гэж бодож ирсэн гэж манайхан бас дөрвөөсөө та одоо нөгөө намын хүнийг санхүүжүүлээд байна. Би тэгэхээр болилтой та нар Монгол улс шүү дээ. Гаднаас цемент авсан дурвал энэ нөхрийн дутуу босгоцсон юмыг нь бол гүйцэтсэн зөв штэ л гэдэг бодлого барьсан. Яг энэ сэдвэр нэг тусгайлан ярих хэрэгтэй. Тусгайлан ярих бүр их асуух юм их байна. Тий. Энэ бол өөрөө маш том сэдв байна. Том сэдв учраас би одоо нэвтрүүлэг дуусж байгаа учраас төгсгөлд нэг том сэдв рүү орж явна. Тэгин чинь бол тусгайлан ингээд бүр ингээд сурвалжигч нар ингээд суугаад одоо тэр бондын зарцуулалтан дээр ажилласан хүмүүсийн суугаад үнэн зөв юм ярих хэрэгтэй. Ер нь бол нэг нэвтрүүлэг хийчихэр л юм байна лээ. За дахиад нэг асуулт байна. За сая ингээд жидүү гэдэг асуудал гарч ирлээ. Энэ дотор тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2013 онд 7 жилийн хугацаатай 750 сая төгрөгийг хаан жимст SBT гэдэг хувьцаат компани дээр зээл авчээ. Хугацаа 20 он дуснаа. Энэ үнэн үү? Энэ иргэн төлөгдөж байгаа юу? Та одоо хаанаас авсан мэдээлэл ярьж байна? Зүгээр ингээд юугаар вебсайт материалаас. Би одоо хүмүүсийн хамгийн их шеэрлсэн одоо их дургуутслаа илэрхийлсэн мэдээллийг л авч байна. Тийм учраас үнэн үү? Нэгдүгээр. Бодлаа. Би энийг бол цагдаад өгөөд хэрэггүйсгүүлсэн явж байгаа. Одоо шүүхэд өгсөн байгаа. Энэ удахгүй одоо хэлс хэрэгт гүтгсэндээ торгуул шийтгэл хүлээнэ. Тийм үү? Энд огт үндэслэхгүй мэдээлэл юм уу? Бодлаа. Ер нь бол ингэдэж штэ. Өөрийнхөө нөгөө уулуулаар идсэн юм дарахын тулд ойлгож байна уу? Тэрнтэй төсөөтэй болгох гэж маш их оролддог. Би одоо 10 оноос хойш 8 жил хамаг байдаг юм уу ухуулаад төнхүүлээд шорон гэнгийн чинь хонгол монголын бүх хаалгын татаж үзээд явчлаа. Одоо тэгээд юм байсан бол хийчих нүстэй. Илбэгдөөс тийм мундаг юм бол хаан байхдаа юм хийхгүй байсан. Надад тийм байхгүй. Тийм учраас наадах чинь юмыг саарамжуулах гэж дандаа нэг иймэрхүү хийдгийг. Илбэг дөрч шиг иймэрхүү улс төрч за би инх болдогч усыг тэр замаар явна гэж бодоод байгаа. Ингээл том хэрэгүүтэй холбогддог албан тушаалаа өгвөл тэгэл ингээл зайлсхийгээл домогшоол явцдаг л да. Тэгэхээр энэ илбэг дөрж гэдэг хүн дээр, инхолд гэдэг хүн дээр тодорхой барьж аваад яг ингээ хэрэг үүсгэж шалгах тийм юм бий юу? Бага шүү дээ. Та дурдтаа. Би бол энэ бүхнийг домгол гэж бодоод байна. Тэрнээс одоо яг эрүүгийн хэрэг үүсгээ барьж аваад шалгах юм. Намайг тэр авилгалтай нэмэлт газрын дуудаал янз бүр болоход би хийсэн шүү дээ. Сайн байна. Та нар бол намайг сайн шалга. Тэр элбэг дурж бас шалга. Одоо тэр элбэг дурж энэ түрүү чинь овоолгон дээр нь хүртэл юм хийж шүү дээ. Тэрийг шалга. Жилдээ тэр эрдэнтээс иж байгаа мөнгө шалга. Үгүй ингэж шудрагс тогтсон байгаа үст. Тэгэд адилхан шалгаж. Яагаад вэ?
Хоншор нутны үстэй. Одоо элбэг дурж байгаа шалгал гэж. Би ч самбраг хөөж шалгал гэж байгаа л да. Адилхан байх ёстой л гэдэг аахгүй би. Мөн тэд нар мэ шалгаж харагдаач тээ. Тэгээд эдний энэ хонглын нэг амар муухай юмыг бас төгсөлтний хэлэх ёстой. Яадаг гэж? Сталины үед ингэж хэлсэн. Тэр муу алтан юу? Хүн байвал хэрэг нь олдно гэж хийдэг байсан байхгүй. Тийм. Энэ хонгил бол тэгж хийдэг. Тэгээ нөгөө хүн чинь нотолж чадахгүй шүү дээ. Тэр байтугай одоо биш ингэ хэлий 5 долгоо дээр одоо нөгөө Дэнзэн Батцуур нар гэдэг ингээ хэрэг боллоо шүү дээ. Тэгс нөгөө газар нь манад хохирол байхгүй гэдэг. Тэгэхээр хохирогч болгож байгаа. Би технологи ярьж өгнө. Би жаа муу технологи харчлаа, муу юм боллоо. Ямар технологи хийж ингэж 5 толгойн захирлаар ажиллаж исэн залууг дуудаад авилгалын нууц газар. Чи хохирогч бол гэж байгаа. Тэгэхээр нөгөөдөл нь өмнө нь ингээд экспертиз гаргаад хохирол байхгүй ашигтайгаа гаргаж дүүлэлтээ гаргацсан юм байна. Тэгэхээр ингээ гарцсан шүү дээ. Хой чи наашра танаа ах чинь тэнд нэг хэрэг толгочод байгаа шүү дээ. Мэдж байгаа юу гэсэн би мэдж байгаа. За тэгвэл сайхан хохирогч болоод хүрээд ирэх үү. Тэгээч. Тэр залуу надад өөрөө хэлсэн. Гомдол өчөд ирж байгаа мó тэгээд. Гүг тэр залуу ажлаа өгчөхөд над дээр ирээд би аргагүй нэрхэнд ахынхаа төлөө ийм ажил хийчлээ уучлаарай л гэсэн. Тэгээ яаж байгаа? Хохирогчгүй хэрэг хохирогч болгож байгаа. Гэхдээ нүүрсэн дээр Монголын ард түмэн харсан шүү дээ. 5 өдөр ингээ халтар царайтаас илүү бүгдийг хараа үзтээ. Хараад юу гэсэн? Багнуурын хүнийг хэлээ үзтээ. Та надад хохирсон гэсэн чинь. Гэхдээ юу л да хохироогүй. Тэгээд тэгээ намайг хохирогч бол гэсэн. Гэхдээ инээдэм юм уу? Хүний амьдрал эргэж тоглож болд юм уу? Би бүх хэрэг дээр нэг гаргаж тавьж чадна. Тэгээд ганц шүтэрээс энэ тэгээ яагаад чамаа хохирогч гэж байгаа гэхэд энэ үндэсний аудитын газрын Шинжээч гэдэг хүүхэн үндэсний аудитын дарга байсан зангадыг элбэгдөөж тавьсан. Зангад тэр цэрэгтээ тушаал өгөөд нүүрсэн дээр хохирогч бол. Йоо энэ дэ юу вэ? Тэг арт түмэнд ашиг гарцсан байхад компанид хохирол үүсгэж хохирогчоор оруулж иж хүнийг ялж шин. Энэ одоо хонгол биш үү? Энэ аимшигтэй биш үү? Энэ амир. Энэ амир. Би маш олон жишээ мэдэж байна. Энэ бол амир. Би энэ чи ясмахаараа мэдрээд маш олон үнэ нус нулимсаар ингэ хартсан учраас би нэг үннээс үзий яддаг. Би энийг л устгамаар. Хүмүүс нэг жаахан тийм хүн шиг амьдрмаар биш. Хэрэг хийгээгүй хүн бол зүгээр л байх хэрэгтэй шүү. Танаа намын дарга Эрдэнэ саяг сонирхолтой шийдвэр гаргалаа л да. Одоо жишээ нь Мигомби энх болдын эсрэг бойкот зарласан, засгийн газрыг огцруулахгүй санал өгсөн. Батсандан гишүүнийг намаасаа хасчлаа. Болд дагаад би хичээд байна гэд арчилсан намаас гараа явчлаа. Ингээ бүлэггүй болчихлоо. Энэ зөв шийдвэр үү? Та намын дарга байсан хүн. Таач бас энэ арчлалын үйл хэрэгт анханаас нь явсан хүн. Эн чинь нөгөө арчил юм уу гэж асуух гээд байна л да. Нөгөө сайн нэг нөхөр хөөх онгол яриад ийлээ шүү дээ. Баахан зодон болвол Мегон Бэнколд хөрсөкөл гэсэн чинь дунд нь яасан бэ хөөх юм манай нам бүлэггүй болоо тассан. Нөгөө хоёр нь хэвэндээ үлдсэн нөө. Нөгөөдөл нь хэвэндээ үлдсэн тий. Танаас үзэгчд ямар засаглал Монгол улсад тохирох вэ гэсэн асуултыг их асууж өгөөч гээд байгаа бол тань. Эдгээр чи намайг уулээ ярьсан байлаа. Гэхдээ энэ алт тэгтээ намайг нэг жаахан ингэж хатгаж. Гэхдээ алтыг чи овоо юм гэсэн чи нөгөө Баттулгаагаа дагаад ерөнхийлөгчийн засаглал дэмжиж далдаацсан гинэ гэж. Тийм байхгүй. Би өөрийн бодолтой, итгэл үнэмшилтэй тэрэндээ хатуу байж чаддаггүй. Би юу гэж бодож байгаа гэхээр өнөөдөр Монголын парламент, Монголын засаг төр үнэхээр олон түмний итгэл даахаа болжээ. Энийг тараахан зөөгдөг дээр би тараахан зүйтэй гэж боддог. Тэгэхдээ тараачхад ерөнхийлөгчийн засаглал тогтооно гэвэл тийм ээ байхгүй гэж би хэлдэг. Энэ парламентын засаглалаа жаахан өөдөн татаад яваасаа л гэж боддог. Танаа намын дарга Эрдэнэтийн 49%-ийг өмгөөлж хамгаалаад яваад идэг элбэг дөрчтэй адилхан гэ та бас нэг нөгөө самбардах биш нөгөө багшаар ажиллах юм дээр хэлсэн. Тэгсэн. Ер нь намайг нэг Эрдэнэтэй хэрэлдүүлчих гээд байна дээ. Тэгтээ би байц өөрөө хэлсэн. Наадах чинь шинэ юм биш ээ. Мөн байсглаа. Манай намын даргын сунгаа болж байхад 51%-гээд юм яриад идэгий. Манай Эрдэнэ дарга би тэгэхээр 51-ээс тэр 49-ээс ярил л дээ.
Арай ингээ явж байгаа манай нам сүулдэ арай 49 нам болчих юм биш байгаа. Би тэгж л хэлсэн. Миний байр суурь бол хатуу. Тийм юм уу? Би тэгж хэлээд. Хоёулангийн л ярилтаа тийм ээ. Ялангуяа 49 ярилтаа. Би 49%-ийг сонирхоод байгаа нь 49%-ийн тухай нэвтрүүлэг хийх боломж надад гараагүй байхгүй юу? Одоо тэгээ харин нэвтрүүлэг хийх юм уу гэд ингээд чинь таныг ам алдуулаад байна л да. Би ч одоо мэдэх чадах юм а бүгдийг хэлж байгаа шүү дээ. Тий. Болохгүй байгаа юмд бол үнэхээр одоо дургуус илэрхийлж байгаа шүү дээ. Яах юм бэ энэ ард түмэн чинь. Тэгээ Монголын төр мөн менежер газрын дорх баялаг нь хөвд очих ёстой. Цөөхөн хүний гарт очих ёстой. Би ийм юмны төлөө яваагүй. Монголд харин дундаж давхаргыг бий болгомоор байна. Яавал хүмүүсийн гар дээр 5-10 төгрөг үлддэг болох вэ? 8% зээл тэгж л хийсэн шүү дээ. Орон сууцны 8. Яаж 16% хүүтэй зээлэр Монголд амьдрах юм бэ? Орон сууц судалж аваа. 8 болгоё. Нүүрс үнийг багасгая. Шатхуун үнийг харьцангуй тогтвортой барья. Эн чинь ямар нэгэн алтууыг хийцгийн багшийн хийж байгаа юм биш. Дэлхийд даяарыг хийдэг. Өнөөдөр манаас бензин үнийн бичиг дистрибьюторч байгаа үстэй. Энийг ч зохицуулдаг мянган арга байдаг. Амьд хүн бол аргатай. Аргалын гал бол цогтой. Гэхдээ тэтгэж хайчсан. Яагаад хүний төлөө юм хийх болцсныг юм бэ? Яагаад хэдэн лицензийн төлөө 2 нүдэ ухаад өгөхөс буцахгүй? 40-40 хүний амьдралыг алхаас буцахгүй болсон юм ямар сонь нийгэм бэ? За, баярлалаа танд. Нэвтрүүлэг ерөнхийдөө дууссан. Гэтэ би энэ бэлдсэн юм аа нэг үзүүлчмээр санагдаад байна. Би танд болоод танд холбогдсон хэдхэн хүмүүс төр нэг юм төвөр хийж үтсэн. За. Би нэгэнт энийг их цаг хугацаа зарцуулж хийсэн учраас үзүүлчмээр санагдаад байна л. За. 2013 оны 6 сарын 27-ны өдөр Цэвэр агаар сангийн захирал хүрэл сөхөд эрүүгийн хэрэг үүсгэв. 2013 оны 11 сарын 7 ерөнхийдөө Далтан хуйгийн охин Саран Заяаг Цэвэр агаар сангийн хэрэгээс тусгаарлав. 13 оны 11 сарын 28 манай бүлгийн ажлын зөвлөх сайн жаргал энх баяр нар 50 тэрбумын багцаас 500 орчим саяыг хууль бусаар золцуулсан гэж хэвлэлийн баг хурал хийгээд авилгатай тэмцэх газарт хандав. 12 сарын 6 манаас Улаанбаатар нарыг огцруулах төслийг барив. 12 сарын 18 ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн давхар дээлийг хилцэв. Яг тэр өдрийн өмнө нийслэлийн прокурорын газраас Саран Заяагийн эргийг төдгөл зөвлөв. Дахиад ерөнхийдөө Далтан уйгийн охин Саран Заяаг ноцтой хэрэгт холбогдов гэж бичвэл ингээд цаг хугацааг харахаар хэдхэн хоногийн зайтай. Би одоо энийг баг ингээд уншиж амжихгүй л байна л та. Одоо давхар дээлний хэргийг ярингууд Саран Заяагийн эргийг прокуророос энийг сониг нашаа гаргадаг. Сониг. Тэгэл давхар дээлийн жагсаал болонгууд Саран Заяаг хэрэг үүсгэсэн гэж авилгатай тэмцэх газраас хэвлэлийн баг хурал хэлэгдэг. За тэрний дараа гансхөр оролдоол хэлсэн байна л да. Ингээл мөнгөн туяаг дандаа ерөөсө 4-5 хоногийн зайтай, зарим нь 1 хоногийн зайтай. Тэр байтугай таныг огцруулах, танаа засгийн газрыг огцруулах өдрийн урд өдөр нь прокурор болон авилгатай тэмцэх газраас хамтарсан мэдээлэл хийсэн байна л да. Уншиж би бол амжихгүй зүгээр маш олон ийм төвөр хийж одоо үзэгчдэд үзүүлэх гэж бэлдсэн л. Баахан уншлаа би жаахан бодиттой юм харуулчих. За. Би бас юмыг яаж мэдхгүй гэж удаад аваад ирсэн. Энэ юм одоо давхар дээлийн жагсаалг боллоо шүү дээ. За тэгсэн. Тэгэхэд энэ хараа та нар үн төлбөргүй. Үн төлбөргүй гэдэг ийм сонин гаргаж тэр нөгөө жагсаалд ирсэн бүх хүмүүс тарааж байгаа. Энэ дээр намайг огцордгоо өмнө л дээ. Алтан уйгийн засгийн газар огцрох шалтгаан, сайдуудын баяжсан ард түмний ядуурсан яг тэнцэн, хөргөн дэнзэнгээ олонний нүдэн дээр өндөр тушаал тавьсан ерөнхий сайд охиноороо мөнгө завшруулах юу ч биш гэж юу. Алтан уйг дахин цэцэг дуудагдана. Сайдуудынхаа давхар дээлийг одоо тайлж чадах юм бол арчилсан нам үнэхээр ардчилсан гэдэг нь харагдана. Энэ одоо юу вэ? Бүхэл бүтэн сонин намайг огцруулахад зориулж үн төлбөргүй ингэж хийчих. Дандаа таны тухай юм уу? Дандаа ингэж алтан уйгийн шалтгаан энэ сайдуудын баяжсан. Энэ тэгээ хаанаас ийж тараасан сони? Монголын баян болсон шүү дээ. Үн төлбөргүйгээр энэ сони хийж тараа. Монголын анхны үн төлбөргүй хамгийн олон хувь тарагддаг сонин гинэ. 14 оны 4 сард. Тэгээд хараа энэ миний охины зургийг тавиад
Энэ одоо хүнийг бол арай дэндүүлж байгаа үст. Тэгэхээр энэ наадах 4 сарын 10-ны өдөр жигсаал болсон. 11, 24, 22, 28, 5 сарын 1, 5 сарын 12, 6 сарын 5 гэл ингээл явчихж байгаа юм л да. Ер нь ганцхан хэзээ барьж хийснийг санаж байгаа юу? 2014 оны 7 сарын 29. Яах гэж 7 сарын 29-нд хийж байгаа? 8 сар бүтэн 20, 9 сар бүтэн 20, 10 сарын 1-нд чуулга эхлэхэд нөгөө хүн нь шоронд байж гин. Ингээд алтуйг огцруулахад амар болно. Тэгж хийсэн. Тэгээд 11 сарын 5-нд намайг огцруулсан. Эдний хийж байгаа бүх юм төлөвлөгөөтэй зохион байгуулалт. Элтэр хэн ярьч үнийг ярьлаа шүү дээ. Эдгээр Сингапурт очиж байгаад нэг сайхан оюурд нэг жилийнхээ юм ярьдаг гэдэг. Яг тэгж хийж байгаа. Эдгээр ер нь зөвхөн алтуйг биш Монгол улсын их олон ерөнхий сайдаар тоглож байгаа шүү. Одоо хөрс сүхт ярьжсэн тэр өмнө нь бас хин дээр тоглолт хийсэн шүү дээ. Инх хоёр дараа тэр. Инх хоёрын хэргийг та арай тоглоом гэх гэж юм шүү дээ. Барьчихсан. Тоглолт хийсэн. Одоо тэгээд эдний уул эзний хажууд тэр хүн тэгээ юу хийсэн? Одоо бас дахиад ард түмэнд гараад ярих хэрэгтэй шүү дээ. Дахиад ингээ бүх юм эргэж харах хэрэгтэй. Энэ хэн гэдэг хүмүүс ямар зорилгоор юу хийж чиг гэдгийг л дахиад нэгтлэх хэрэгтэй. Та бас ярилцлагч хийх хэрэгтэй. Би бол ийм 3 үе шаттай харддаг. Нэг нь бол тэр инквер даргын үед энийг нэг хэрэгэлсэн. Дараа над дээр нэг хэрэгэлсэн. Дараа нь Баттулга болоод хөрсөх дээр нэг хэрэгэлсэн. Энийг үе шаттай шүү. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам их боловсронгуй болж байгаа. Инх хоёрын он жилүүдийг та одоо санаж л байгаах. Хэвлэлийн эрхчлөө гэж байдгүй байсан. Талбай дээр жигсэж болдгоо байсан. Би тэр үнийг өмгөөлөхгүй. Би бол ийм технологи явж байна. Технологи ярьж байна. Тийм, технологи л ярьж байна. За баярлалаа. Цаг зав гарган манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч ирж ярилцсан. Танд баярлалаа. Бараг хонгил судлаач болсон байна та. Амжилт хүсье. За хонгил судлах яах вэ? Хонгил нурах хэрэгтэй маа. Нурах болоорой. За. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Ирэх 7 хоногийн даваа гарагийн 21 цаг хүртэл эргэн уулзтлаа. Баяртай. Хүн бол өрөөлийн нутагт хагас жаргаж өөрийн нутагтаа бүтэн жаргадаг гэдгийг ойлгох ёстой. Хөрөндөө та хайртай юу? Гэхдээ та ямар сонирм асуудал юм. Өрийн далбаа хүний газар хийж яхахыг хараад дийл нулимс гардаг. Эх орныхоо төлөө хийж байгаа өвчүүн хүн бас нэг хэсэг юм болов гэж одоо би боддоо шүү дээ. 400 грамм авчихсан. Боловсрал гэдэг бол зүйл бол зөвхөн мэрэгжил эзэмшигтэй технэр хэмжигдэхгүй. Бурхан бүгд та хүмүүсийг яаж авардаг вэ? Гараараа авардаг юм а гэж үгт. Айц тавиад аварчихгүй гэсэн. Муу юм хийчлээ. Улам муу болт юм бэл. Хинэж таних санжийн баярлалаа. 2 жил болоод ажиллах гэж байгаа хүн тэхэн өрсөлдөх. Сонгол монголч байхгүй болсон. Зэртэн ордгоо. Хэдв? Наадах чинь өсрэл 500 үстэй. Зарим шүүгчийн данс нь сая доллар байсан шүү дээ. Манай улсын хүндэт авилгачлаа явах газаргүй болсон. Энэ авилгатай тэмцэн гэдэг чинь мөнгөтэй үнэтэй тэмцэж байгаа юм. Гэхдээ тэд нар хизээж бизнес, хувийн бизнес, аж ахуй ажил хийж байгааг юм.